Yeah, 100 sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on cause you know that we bout it in your dreams. You never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got her in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot. За сайн мэцхан залуучуудаа та бүхэнд орой мэндийг хүргэе, шинэ лоогийн мэндийг хүргэе. Тэгээ мэдээж NBA Talk та бүхэнд хүргэхэд бэлэн болсон маань. Тэгээ удирлын 9 дугаар та бүхэнд хүрж байгаа маань. За тэгээд мэдээж та бүхэний танил тав бас студ суулсан байна. Та бүхэнд орой мэнд хүргэе, шинэ лоогийн мэнд. Тэгээд NBA Talk-ийн Platinum event гэж Future of Lifestyle Talk-ий. За тэгээд Platinum event гэж Coca-Cola ундагаа угаад шинэ жилийн хүслийн чагсаатай Ico Capro илгээгээрэй гэдэг бас та бүхэнд хэлмээрээ. Тэгээд Coca-Cola бол мэдээж шинэ жилийн бус ширээн дэх маш гоё. Ундаа. За тэгээд хэлтгүү. За тэгээд өнгөрсөн доод мэдээд нөгөө бидний түрүүч хэлээд орхисон байсан. Капын тэмцээнд болсон. Тэгэхээр эндээс бүх юм эхлэх байх тийм ээ. Эндээс явах уу? Тий. За тэгээд. За бүх тоглолтын тайм үзүүлж чадахгүй учраас тэ нэг өвчлээд ингээд үр дүнг хараад ерөөхдөө эхний хэсгүүдийг хийхийг сайхан явуулж байна уу? За тэгээд дорн төсийн Нью-Йорк Knicks Magic Orlando Magic-ийн тоглолтыг үзье гэж бодож байна. Тэрнээс эхлэе тэхөө. За ер нь бол таамууд ямар байлаа? Манайхнаас NBA Talk-ийн таамаг юу байлаа? Ер нь бол ихийг нь юун дээр байсан санагдаад Торонто дээр байсан санагдаж байна. Би юу Нью-Йорк Knicks гэсэн шүү. за миний хол Торонто дээр. За яг юун дээр зөрөв. Яг энэс их гоё ихлээ л да. Ер нь та хэдийн юу. За бүгдээ тоглолтоо үзэх. Энийг бүгдээр үдцсэн байгаа болохоор бид гэж байгаа шүү тийм ээ. Энэ тоглолтууд бүгдээр энийг үдцсэн байгаа. За тэгээ шүүгийн дөрөв тоглолт дээр Vegas болж байгаа тийм тоглолтууд. Тэгээд яг энэ тоглолт дуусны дараа нэг гоё сонирхолтой юм шүү дээ. Jalen Brunson Vegas шоут хийж явж байгаа тоглолтын өмнөх шөнө гэсэн. яа. Тэгээд энэ тоглолтод маш сайн тоглосон. Тэгээ Vegas учраас бас тийм хүн бас байдаг юм байна л да. Тэгээд ойлгочод бас түүхэн арах юм бол нөгөө Last Dance дээр нөгөө Dennis Rodman нөгөө би чүлээ аваад нөгөө Vegas өчөөд тэгээд тэгээ ирээ бүр балддаг штэ бас тийм. Тэгэхээр бас тийм бас гэтээ бүр огт бүр балдахгүй тоглож зөндөө байгаа бах тийм. Балддаг тоглож зөндөө байгаа. Тоглож сууж чадах хаа. Тийм байна. Тийм. Зарим нь бол гоё юу авчдаг юм шиг байна тийм. Нэг гоё толгой тарих амраачдаг юм гэж ойлголоо шүү дээ. Тийм бас тийм бас байж болох юм тийм. За тэгээд баясаа анараа юу яасан Торонто гэжсэн. Яг тийм хүмүүсээс гоё асуу гэж. Ер нь юун дээр алдаа гарсан гэж бодож байна. Алдаа гараагүй шүү дээ. Одоо юун дээр одоо гарааны хоёр тоглогч нь тоглоогүй. Тэр нэлээд нөлөөсөн баг. За гэхдээ юу гэдэг гарааны тоглогч нь байхгүй байлаа гэж хожигдох хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Нөгөөд бол Magic ч юм хин Wagner гимтсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тий. Харин Wagner-гоо Miami-г хожоо гараад ирсэн. Энд зэсгэр нь сайн өрсөлдсөн шүү дээ. Орландо тий. Тийм Орландо сайн өрсөлдсөн шүү дээ. Jalen Suggs маш сайн тоглоод харамсалтай дахиад гимтсэн. Бас таагүй юм тийм ээ. Яа. За тэгээ Орландо Magic New York Knicks. Оо. Кат 11-ээс 9 гэж товтлсон. За тэгээ энэ залууч 40 шүү дээ. Шоудад магаш 40 авчдаг юм тий. Фу толгойд их сайхан амарсан байна. Фу. Яа. Уучил шүү дээ. Anthony Black.
За мэдээж хэрэг Орландо бас Вагнер байхгүй болчихоор угаасаа favorite угаасаа Нью-Йорк Кникстэй тоглолтын дээр. Ер нь бол гол тоглогч бас бэрхлэх юмтай байна. хамгийн гол тоглогч нэг нь болчихоо шал өөрлөлт л та. Тэгээд ингэ бодоод үзэхээр бас яг ч Никсийн нэг давуу тал нь тэгээд бэртдэггүй сайхан тоглолдог тоглогч нартай юм да одоо. Гол тоглогчт нь тийм. Тэр бас ингээ бодохоор бас нэг том давуу тал мөн тийм ээ толгой ер нь. Одоо шинэ ч одоо хэдэн тоглолт тоглосон байх вэ? Нэг ч яагаагүй байгаа. Үнжихгүйгээр хэдэн тоглолт тоглосон байгаа тийм ээ Андра Вайса. Энэ бол том баг юм юмстэй. Тэгээд шилэн бол тэл хэцүү ш тас тий. 2-3 орж гарч ирэх хэцүү. За Нью-Йорк Никс дээр ер нь ярих юм байна. Нью-Йорк Никс хамбал энэ үрэлт талбай дээр 13-1 аялын тоглолтод 4-6. Сүүлийн 10 тоглолтыг бас дүнгийн бид нар харцгаалах уу. Ер нь бол Нью-Йорк Никс бас буцаад энэ өөрийнхөө ритмийг бол олчлоо тий. Яг нь ер нь бол тийм сайн багуудтай цөөхөн тоглосон. Одоо Вагнергүй байхад нь 2 Орландотой тоглож таарсан ч гэх юм уу тий. Тэгээд учраа олохгүй байгаа Багс ч гэдэг юм уу. Тэгээд угаасаа Шарлот энэ төр байгаа. Хоёр гоё юм байна бас тий. Тэгээд нэг гайгүй Багсаа тоглолоо хожигдсан тий. Бостонд хожигдсан. Гайгүй. Яг одоо энэ тоглолтын хуваар дундаасаа. Гайгүй. За болж шүү. Энэ бол 10 муу багтай тоглосон юм байна шүү дээ. Тий. Гэтэ муу баг гэж байхгүй л тий. Гэтэ илэрлийн статистик харахаар за мэдээж Брансон, Карл Антони Таунс хоёр нийлээд бүтүүлэл 50 оноо дунджилж байгаа. За тэгээд 6 тоглогч 10-аас дээш оноо авч байгаа. За сэлгэнээс тоглож байгаа Жош Харт хүртэл 10-аас дээш оноо дундчлаад за тэгээд Кларксон, Макбрайд хоёр ч гэсэн ер нь бол баг 8 тоглож 10-аас дээш оноо дундчлаад байгаа байхгүй. 2-9-10-ны хэдчлээ тийм бод. Тэгээд бүтэн багаараа удирдлагын туршид 50% таа довтолж байна, 49% таа довтолж байна. 3 онооноос баг 40% таа шидэж чинь ч тийм үү. За тэг өнгөрсөн үеэрдээс мэдээж илүү харагдж байгаа зүйл нь яалч сэлгээний оноо авалт болон сэлгээнээс гарч ирж байгаа хамгаалалт Мичел Робинсон одоо энэ өнөөдөр хүртэл нэлээд олон тоглолтод оролцлоо шигтэн ингээд багийн бүрэлдэхүүн сэлгээ гарааны тоглогчид бүгдээрээ арай олон тоглогч бас ашиглаад юм тийм. Олон тоглогчоор тоглоод байгаа нь нэлээд давуу тал болж байгаа мó гэж харагдаж байна. Йоо, Байсадэр Нью-Йорк Никс дээр ер нь Нью-Йоркийн хуурийг харах юм бол их сонин улирлын ихэнд одоо хүртэл ихэнх хугацаанд дорндын богуудтай тоглоод байгаа. Өрнөдрөөр нь аялын тоглолт хийсэн тохиолдол маш цөөхөн байгаа. Тэгээд дорндтой ингэ тоглоод байхаар одоо өрнөдрөө очиод аялын тоглолтууд гэхлээр энэ баг хойшлох уу гэдэг бодлоо төрөл. ер нь чи энэ жилийн Нью-Йоркийг бол дорнд бүсийн контентд бол оруулж байгаа. Гэхдээ дорндтой бол яг зөв за яг контентер яг энэ бүрэлдэхүүнээр контентер байх гэдэг бас жоохон дутуу санагдаад байна. Өнгөрсөн жилдсэн бид нар харс тэгээд нэг зүйл дутагдаад байдаг. Яг зөв Карл Антони Таунсыг авчираад багийн амжилт илүү сайжирсныг сайжирсан. Гэтэ энэ багт нэг зүйл зөөр яг юун ч гэмдэ. Яг хэнийг Брансны хамгаалтыг нуух гад хамгаалтан дээр сайн хүмүүсийг ингээд хамгаалтанд тулгуурсан бүрэлдэхүүнийг цуглуулсан юм шиг хэрнээ. Яг нэг плей-офф эхлэхээр ч юм уу, плей-офф төхөд эхлэхээр нэг зөөн тоглогчийн ростер ашигладаг ч юм уу. Тийм асуудал гарч эхэлдэг. Тэгээд энэ бас багт нэг тийм асуудал байгааг л шинжин боруулж хараад. Би одоо гिचэлд одоо бид нэг ихнийхээ нөгөө 8 ихний 8-ыг бид 4 зур гаргачлаа шүү дээ. Одоо нөгөө 4-ийг ярьж ш тийм ээ. Тэгэхээр юу ясахаар мэдээж бүгдээр үдцсэн байгаа. Тэр. Гэтэ таамаг бол бүр бүтэн оронгоороо ингээд бүтэн иргэн үдгэлээ шүү дээ. Тэгээ хамгийн эхлээд одоо чинь одоо би Spurs ярих гэдэг нь Spurs Lakers-тэй тоглоход чинь Wembley тоглоно гэж тоглоогүй. Тэр тоглолтод Spurs бол бас залуучуудаараа маш гоё тооцоолыг аваад тэгээд дараагийн тоглолтыг тоглосон. Тэгээ энэ тоглолтоос нь эхлэе тийм ээ. Тэгэхээр Spurs OKC-ийн дээ. Бүгдээхтэй юуны Spurs-тэй удирдлаа тоглолтоос өмнөх энэ удирдлыг нэг харж байна. Spurs-ийн. OKC-ийн. Түүхэн амжилт нь яваад үргэлжчихсэн тий. 24 дараа сайн хожлууд нь. Тэгээ ийм багтаа Vegas тоглосон. Spurs. Мэдээж favorite нь бол бүр асуудалгүйгээр. Ер нь бол ямар баг сох боломжтой тэгээд аягүй суухан багууд л нийлүүлсэн шүү дээ. Ер нь хожигдох нуу л гэжсэн багийг багтаа таарсан да. За нөгөө талаас харин Wembley тоглохоор болсон. Гэтэ Wembley гараанд гараагүй тий. За ингээд минутын хязгаарлалтай тоглосон. Минутын хязгаар тоглосон тий. Уулын бүр Lakers-тэй гарна гэж тоглоолоогүй. Тэгээ энэний өмнө нь тэр Wembley-гийн нэг ярилцлага гарсан шүү дээ. Яг одоо дэлхийн шилдэг 8-1 сагч чинь хинбэ гэсэн асуулт асуусан ярилцлага гарсан. Тэгээд тэрэн дээр бол offensive байдлаараа бол Jokic магадгүй байх. Бүх талаар нь ингээ харах юм бол
Янис юм уу Шей хоёрын нэг нь баг. Гэхдээ би хэрвээ талбай дээр гарах юм бол би дэлхийн хамгийн шилдэг сагсчин гэсэн тэр яриа гарсны араас энэ тоглолт болсон. Энэ жоохон хөвгтөд тим амар өөртөө ихтэй их амар их те. Өнгөрсөн жилээс л тийм байсан. За тэгээд энэ тоглолтыг бол тий за тулгай зүгээр сайн граундлах статистикийг харахаар бас амар байгаа юм шүү л. тэр угаасаа сүүл байгаа шүү дээ. За тэгэхээр Spurs-ыг бол бид нар ярьж ирсэн энэ битог Wemby-г 2-7 хоног тоглохгүй байхад Spurs унах болов уу гэж бодож ирсэн. Унаагүй. Ерөөс унаагүй. 8-3 шүү дээ. Тий аимшигтай баг. Тэгээд энэ ямар гэдгээ ахад лекцтэй тоглолтоос харуулсан шүү дээ. Ер нь. За тэгээд энэ тоглолтыг бүгд яг үзцгээе. Томик энэ бол супер тоглолтуудын нэг болсон. Ер нь ойрдог капи юм гой тоглолтыг үзээгүй шүү. Wemby нэг 20 минут тоглох цагийн минуттай гарсан юм шиг байлээ дээ. Тоглолт нь 21 минут оролцсон. Тийм дэш сэлгэнээс гаргасан. Тэгсэн тий. За Харденштайн нас гинтлээсээ эргэж ирсэн. Ер нь OKC бүрэн бүлтгүүнээ. Бүрэн бүлтгүүнээр анх бараг нэгдэх анхныхын тоглолт шүү. Бүрэн бүлтгүүнээр тоглосон. Тэгэхээр уусаа favorite нугасаа өгсөн тийм ээ. Тэгээ эхлэл тэгэл ер нь ингээл хэцүү л байсан л да. Тэгээ Wemby гарч иртэл ер нь бол тоглолт юм л хийж болохгүй. OKC л давталтай. Одоо хараач ингээл 10 хоног алдсан. Гэж байгаа байхгүй юу гэсэн чинь. Нөгөө л дүр зураг тий. Тийм. Энэ удирдал ихснээс хойш. Йоо. Яаж вэ? Энэ оноогоор л очсон шүү дээ. Йоо тий. Залууч нүрхээр ихтэй юм тий. Нүртэй ихтэй, бүгдээр ихтэй. Shit. Йоо тэр. Энэ дээрээс нь шидсэн шүү дээ. Саний одоо яаж чих болох юм тий? Боломжгүй л дээ. Тэгээ ер нь яг зөв адилхан залуучууд байгаа болохоор тэр нэг хурд хүч. Тэгээ тэр нэг юм бас өсөглөн нэг чин чанар байна. Аль алинд нь. Тэгээд бас төвтэй баг байгаа даа шүү дээ. Нэг ингээд. Ер нь OKC-тэй эвгүй тоглолт харах баг нь би болцоон гэдэг нь харагдсан. Тэгээд ганцхан тоглолт ч гэсэн. Тэгээ энэ тоглолтын араас бас зөвөр ярьслага Шейээс асууж байгаа. Spurs-ыг OKC-гийн rival гэж хэлж болох уу гэсэн чинь ер нь бол байж болох юм байна шүү. Christmas яриа өгсөн шүү. Тэгээд дээрээс нь уусаа энэ хоёр багийн тоглолтыг Christmas Day дээр хийсэн байдаг шүү дээ. Тий. Тэгээд ч одоо ерөөсөө угаасаа тийм л болж штэ. Тэрийг шууд цаанаас нь хүртэл NBA хөтөлбөрөөр тавиад өгчөж штэ. Тэгээд Christmas хамгийн гол нэг тоглолтын нэг ядчгүй Spurs OKC-ийн тоглолт нь штэ. Тий. Орой тоглолт гэж байна ярих болж шүү. Тэгээд ингээ нэг урдчилж тавьж байгаа штэ. Одоо энэ Christmas-ийн тоглолт молтууд. Ягаад чи амар сайн тавьсан байд те. Одоо тэр нөгөө удирдал ихлээр яг Christmas болох үеийн хоёр багийг харангууд нэг юм үүссэн байдаг те. Аль хэдийн үүссэн. Тэгэхээр амар үнэхээр тооцоолол энэ би ямар аимшигтай юм бэ гэдгийг эндээс бид харж болно л доо. За ингээд тоглолтын төгсөл хэсэг бол маш тэнцүү. Өгөө аваад өрүүлсэн тий. Сүүлийн 3 минут бол маш сонирхолтой болсон. Хэвээ дээр дөрөө болж байгаа л тий. Энэ дэр ууган сайн хамгаалт тэгээд. Яа, саний одоо яах вэ тий. Тэгээд алдсан сайн ихтэй тий. Энд ялбаар алдтал. За ингээд энэ жилийн капын бүх тамгийг л эвдээ ажиллаа да. Уул кап авах гэжсэн чинь OKC-ийн кап ерөөс авах байгаа шүү дээ. Ааг. Түрүү жил бас мултсан энэ жилийн юмс явчлаа тий. Тэгэхээр OKC дээр жоох юм ярих гэж бодож байна би. Ерөнхийдөө тоглолтын бас гол тоглогчдын юг харчаад тэгэд жоохон Spurs-тэй жоохон зүмэр ярилцсан гэх хөө. Бид ярих зүйл их байгаа. OKC-ийн талаар ч гэсэн ярилцсан, Spurs-ийн талаар ч ярилцсан. Энийг савлаад шүү дээ. талбай дээр нэмэх 21. 21 минут. 21 минут. 22 23 22 гэж тий. Дилэн Харпер муу тоглосон шүү дээ. Тэгэхэд 8 он.
За тэгээ шууд юунаас эхлэв чи? Анараас эхлэх үү? Spurs. Тэгээд энэ Fox Wemby хоёр ердөө 5 дахь удаагаал хамт тоглож байгаа энэ илэрлээ. За тэгэхээр энэ солилцоо бүх зүйл ер нь тааралтай дээр 4 жилийн хийсэн. Яг хөө зөв Fox-ыг авчиад гэдэг ч юм уу тий? энэ би 82 тоглолт байдгийн шалтгаан нэг нь болов уу гэж харж байна. Яг тэгвэл бүтэн үлрэлийн турш OKC дандаа 4-р үе дээр даваа байдалтай тоглолтод орж исэн. За энэ чатгаараа нэг юу гэдэг өсөлтөө үзээгүй тоглолтууд хийцэн болохоор хайцсангуу энэ тоглолтоос ингэ ялгаатай зүйл нэг бол энэ тоглолт чинь 4-р үеийн сүүл рүү тэнцүү ороод ирэхээр бас нэг хитрхи тайвширсан байдал бүтэн үлрэлийн турш OKC-д байсан болов гэж бодсон. Яг тэгвэл яг нэг оноо дутуух үед жишээ нь Алекс Каросо доороо сувсвал шидэд алдчихж байгаа. Тэгс. Гэдэг ч юм уу ингээд ийм тэнцүү тоглолт заримдаа багт ямар амар хэрэг болдог вэ? Цааш нь үлрэлд ямар амар хэрэг болох вэ гэдэг л тоглолт болчихлоо гэж харж байна. Тэний дээр юу? Тэгээд би бол тэр сэтгүүлчийн Шейн асуусан тэр хариулт нь баг зөв юм болов гэж бодлоо. Тэгээд энэ хоёр багийг бас rivalry ч юм уу ер нь айгу гоё өрсөлдөөн гарах юм байна, тоглолт гарах юм байна гэдэг талаас нь харах юм бол цааш олон жил харж болохоор юм байна гэж бодлоо. Тэгээд Aaron Fox-ын солилцоо ямар ч өөрсдийнхөө одоо чухал зүйл нь муу юм байна гэдгийг бас нэлээд харуулж байгаа шиг байна. Тэгээд энэ хоёр ч дөнгөж 5 тоглолт гэхэлэр одоо бэлтгэл гэмтэлгүй ингээд цаашдаа тоглоулах юм бол бүр уламж гоё болохоор байна. Тэгээд тоглолтыг төгсгдөг хүн байна, маш сайн хамгаалагч нар байна, залуу тоглогч нар байна, бүгдээрээ үүрэг ролоо сайн мэдж, лидер нь тодорхой байна, culture нь байна. Гэ ингээ харахаар бас тэгээд нөгөө одоо сүүлийн үед ялаад байгаа саксны одоо нөгөө нэг өөрөө бага босгож байгаа тий санхүүгийн юм эрсдэлгүй юм гээд ингээд бүх юм бас ингээ бүрдсэн. Тэгээд ийм гоё өсгөлэн OKC-дээс өрсөлдөх хэмжээний юм баг гарч ирж байгаад бол маш их баяртай л. Миний хувьд бол тэгээд ер нь бол сая өдийг хүртэл OKC-г сая хожигдох хүртэл тэгээд OKC-г ер нь зогсоохгүй юм байна. Энэ үйлрэл тэгээд баг нэг 73-9-ийг бол хангалттай эвдчих юм байна. Тэгээд OKC-с өөрсөндөө ч гэсэн тийм Андрийн хэлж байгаа шиг тийм цохилт авсан юм мэдрэхгүй те. За бид хэд бол угаасаа л энэ доминант хийх баг юм байна. Тэгээ ер нь хожигдохгүй мэн гэсэн хандлагатай байсан. Тэрийг бас өөрчлөөд OKC-г ч бас нэг талаараа хурцлжуул гэж би харж байна. Тулгаа юу Spurs за мэдээж 2000 оны Dynasty баг. Тэгээ бас харьцангуй маш хурдан хугацаанд, богино хугацаанд цоошин залуучуудаар маш гоё баг гаргаад ирлээ тийм ээ. Тийм. Энэ багийн талаар одоо цаашгаа энэ хүлээлт чи юу вэ? Улирал эхлэхэд л нөгөө эхний 4 үеийн хүлээлт байсан. Тэгэл тэрэнд хүрсэн тоглолт үзүүлж аваад нь бол баяртай. Тэгээд тэнийг хэлсэнтэй адилхан яг л ингээд адилхан хоёр залуу баг аваад байна. Тэгээд өндөр байна, хурдан байна. Тэгээд бас Spurs-ийн урд чугны хамгаалтыг магтмаар байна. Урд чугны хамгаалт OKC-ийнхнийг үнэхээр амар довтлуулаагүй. Тэгээд адилхан хамгаалт цайтай аваад өнгөрсөн дугаар дээр харсан Wemby-гүү 10 тоглолтод Fox ирээд Fox-тай байхдаа болохоор довтлооны үзүүлэлт 119.5 болоод өссөн гэдэг. Тэгэхээр Fox энэ багийн довтлогоог сайжруулж чадж чинь Wemby ирэхээр довтлогоо сайжруулахаас гадна хамгаалт багийн хамгаалтыг үлэм хэмжээгээр өсгөж чинь. Тэгэхээр энэ хоёр хамтаа талбай дээр хахад яхахгүй лигийн хамгийн аюултай ийм л хослолуудын нэг болол хэлж яана л та яхахгүй. Баясаа юу Wemby ер нь бас дасгалжуулагч юм магтмаар байна те. Мичл Джонсон гэдэг ирэх юм бол угаасаа л тэгэл Попович шав байсан. Тэгээд ер нь Попович шавууд ийшээ өөр багууд яхах болол явж хахад яг өөртөө хажуудаа үлдээсэн хүн байсан. Тэгээд ер нь магадгүй угаасаа энэ дасгалжуулагчаа бэлдээд Спурсыг энэ өөрөөсөө дамжуулъя гэдэг төлөвлөгөөгөө гаргацсан байсан болов. Тэгэл тэр ихтгэлийг алдахгүй ингээд ер нь дасгалжуулагчийн замлаараа яг нэг жил календарын жилээр яг 12 сар л болж байгаа байхгүй юу? Энэ дасгалжуулагч ахлацсан дүрээр ажиллаад. Тэгээд тэр хугацаанд яг өвлийн солилцоогоор ганцхан Fox-ыг авчираад тэгэл өөр өөрчлөлт байхгүй. Тэгээд драфтаараа зөв сонголгочдоо сонгоцсон. Тэгэл ингээд нэг үлрэлийн дотор ерөнхийдөө энэ багийг юм шууд аврагын төлөө өрсөлдөж болох үс хэмжээний баг болгоод бэлтгэл суурийн тавиал эхэлчлээ. Тэгээд суурь нь маш бат бөх сайн тавигдчихлаа. Баясаа юу? Би Spurs-ийн талаас, OKC-ийн талаас л ярмаар байна. Энэ тоглолтын дээр анзаарчихсан зүйл гэх юм бол Самбрын ослоо хэцүүхэн минут хамтан тоглолцлаа. Тэр нь эргээд ялангуяа тэр 2 дугаар үед эхний үед чинь 39 оноо илүү дуусаад 2 дугаар үед 8 оноо дуусаад эхний хагас 1 оноо зүртэй дууссан шүү дээ. Тэг яг тэр 2 дугаар хагасд бол ялангуяа тэр Jalen Williams-ыг төвийн тоглолт Самбрын барилдаа гаргаад нэлээд олон минут гаргасан. Тэгээд Hardenstein, Holmgren хоёрын хэн нэг нь хамтдаа бас Jalen Williams-тэй цөөн минут тоглосон. Holmgren хэн хоёрыг болохоор Hardenstein-ыг 2 дугаар үед баг хамт тоглоулав шүү дээ. Тэрнээс яг тоглолтын хэмнэл тэр чигээр хэрэгжлээ л гэж харсан. Тэгээ 3 дугаар эхлэлд бол яг гарын тавтан гараад
эхлэлийн сайн тэр бичлэгэнд ярьж байгаа маш их хурдан товтлого явцсан. Нэгэн Спurs яг тоглолтын эмнэлгийг олдсон. Хоёрдугаар агас яг тэр эмнэлээр ороод ирсэн. Тэгээд ямар нэг хариу үйлдэл чадахгүйсаар дуслаа. Зүгээр нэг өндөртэй дөрвөн жижигтэй тоглох юм бол Spurs илүү байж болох юм байна гэдэг сайн бол. Тэгээ сайн тоглолт бол яг Сэмгийн хувьд бол яг энэ лиг өлөглө гиснээс хойш хамгийн гой тоглолт байлаа л гэж харж байна. Хамгаалалт маш хэцүү өгүүлсэн. Маш ширүүн хамгаалттай. Яг нэг бүр финал ч юм уу плей-оффын сүүлийн шатууд руу хоорондоо өрсөлдөж байгаа. Сүүлийн тоглолтууд дээр өрсөлдөж байгаа хоёр багш ил тоглолоо. Тэгээд маш гой тоглолт боллоо. Яг гоо Spurs OKC-тэй rivalry болох цаг арай болоогүй болов уу гэж харж байна. Тэгээд яг нэг гоё юм яг нөгөө Капи нэг гоё давуу тал нь тэр. Бид нөгөө 7 тоглолтын юуг үзэх юм шалгуур тоглолт гарч байгаа. Нэг тоглолт гэдэг бол өөрөө хамгийн чухал байдаг те. Нэг тоглолтод юу ч болж болдог. Тийм болохоор хамгийн сонирхолтой гэж бид ярьдаг ч те. Тэгэхээр яг энэ дээр бүгд авраг болох бол тим амархан байдаггүй. Тим ч болохоор NCAA-гийн аврагууд жил болгон дуртай болоод байдаггүй те. Маш хэцүү байдаг ч те. Нэг алдахад л шууд ундаг те. Ямар ч сайн баг. Тэгэхээр яг энэ л бас гарч ийн л да те. Нэг л алдаа гаргахад тэгэл. Үгүй одоо хүртэл угаасаа яг юм аврагын төвшний баг төрүүлээгүй л байгаа шүү дээ. Анхны жилд нь Lakers байсан. Өнгөрсөн жил Bucks шүү дээ. Lillard Giannis хоёрын гаргасан ганц амжилт нь болж үлдсэн тий. Тэгэл энэ жил ямар ч байсан тэгэл одоо OKC биш бол байна гэдэг чинь тий. Тэгэл бас аврагын төвшний баг үлдээг. Уул бол түрүүжил энэ жилийнхээ югаар бол OKC юу болчихоор шүү дээ. Авраг хувцсан баг байна. Тэгээд үлгээлэг капитал бас уучраасан шүү дээ. Тэгэхээр яг юуг нь өөр зүгээр ярих юм зүгээр сайд юу нэ OKC-ийн талаас яг ярих юм юу байна жишээ нь анар. Жишээ нь за юу бол нэг амжилтны ямар ч гэсэн бид нөгөө хэд үрхүүл гэж бодож ирсэн ш нөгөө юу нэ. Одоо ингээд 24-2 боллоо. Нөгөө өмнөх Golden State Warriors ч бол 25-1-тэй явж байгаа юм биш үү те. Юу бол тэр бол юу бол ингээд нэг юу бол багасчлаа те. Гэхдээ ер нь бол цаашаа явах бол ямар ч асуудалгүй боломж бол хангалттай байгаа шүү дээ. OKC-гийн баг энэ ажиглал нь хожлоосоо илүү хэрэгтэй байсан баха. За яагаад гэвэл одоо энэ баг дөнгөж бүтэн бүрэлдэхүүнээр тоглоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жинхэнэ яг ротейшны хин хасагдахын, хин нэмэгдэхин гэл юмнууд нь нэлээд жигдрээ явах болоо гэж харж байна. За тэгээд OKC-гийн хувьд бол юу гэдэг кап төрүүлэх бол эдний зорилго бол биш те. Тэрний зорилго бол NBA-гийн аваргын цолоо хамгаалах. Тийм болохоор тэрэндээ илүү анхаарад одоо бүтэн багаараа улам хамгийн аюултай зүйл нь бол улам хүчтэй, улам сайн хамгаалттай тийм бол боломжтой болоо гэж хараад байна. Төрлийг. Сая одоо юу юм бэ? 16 дараалсан уу? 16 дараалж байсан. Би бол одоо дахиад энэ үргэлжлэл харж байна. Дахиад нэг 10 хэд рүүгээ дахиад өнгөрсөн удиралт Cleveland нэг ингэж хийсэн шүү дээ. Нэг 3 удаа 15 хийсэн шүү дээ. Тэгээ 15 хичээл 3 дараалж очичаал нэг 15 хийлээ. Тэгээ одоо OKC-ийн энэ тоглолтоор бол улам л одоо хурцлагдсан л гэж бодож байна. Би бол. Тэгэхээр бидний уусаа зорилго нь авраг авах. Тэгээд мэдээж байж болох хамгийн сайн амжилтаа үзүүлэх зорилготой байгаа. Ийм залуучууд байгаа. Тийм болохоор саяны одоо энэ дахиад 16 дахиад явахыг ч үгүйсэхгүй дээ л гэж би бодож байна. Тэгэхээр тулгаас юмсан Wemby хэрвээ яг нөгөө минутын цаалтгүй тоглох юм бол чиний хувьд яг хамгийн яг хүссэн хүлээсэн юу бол хоорондоо тааруул ер нь өмнө үү энэ цуврал. Мөн шүү дээ. Би бол ингээд ривали ихсэн тавигдчихлаа л гэж боддог шүү дээ. За одоо яг шууд дүгнэхэд мэдээж ривалийн хэмжээнд очиагүй гэж болно. Гэхдээ эхлэл нэг цэгээс тавигдана. Тэгээд саяны тоглолт эхлэлийн цэг нь болчихвол гэж бодож байна. Залуу хоёр баг юм тий. Тийм хамгийн олон залуу хоёр баг тааш. Тэгээд Wemby байгаа цагт угаасаа энэ баг одоо ингээд ер нь ахиж энэс муу амжилт 20 хэдэн жилдээ бол үзүүлэхгүй л ах гэж бодоод энэ Spurs. Бүгдээ юу гарыг Капига юу гарч идэх вэ? Bracket тий. Мөчр. За тэгээд энэ жил New York Knicks, San Antonio Spurs багууд нийтдээ 83 тоглолт хийх юм байна. Сүүлийн энэ финалийн тоглолт чинь нэг илүү тоглолт болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр баг бол нэг тоглолт илүү тоглох юм байна. За тэгээд New York Knicks кап төрүүлэх юм байна. Яг одоо энэ яриад таасан шүү. Одоо энэ дээр хамт дээр. Тэгээ яагаад гэдгээ хэлээд биш байна. За яагаад New York Knicks гэж чи? Ийм багийг хожсон Spurs баг чи яагаад New York Knicks гэж байгаа. Тэр надад юу юм бэ? Яагаад гэвэл New York Knicks-ийг би арай илүү туршлагатай болов тий. Илүү энэ залуучууд дээр илүү хүчтэй хамгаалтыг хийж чадах юм болоо гэж бодож байна. Чи юу гэж бодож байна те? За, ерөнхийдөө гэхдээ одоо харж ил та Spurs гэдэг ийм багуудыг бол Lakers-ыг хожоод энэ үрэлд маш сайн байгаа Lakers-ыг хожоод дээрэс нь авраг багийг хожоод гарч явах чи New York Knicks гэж байна шүү дээ. За, Lakers-ыг яагаад хэлснийг бид нар бүгдээрээ харсан шүү дээ. Lakers-ийн хамгаалалт
бидний болж ирсэн бас муу юм байна. Тэ илүү хурдтай юм атлетик багийн эсрэг аягүй хэцүү байна гэдгийг харсан. За Вембиньяма тоглоагүй байхад бүр хожигдсан. Wembley Spurs-ыг өсөх чигт New York Knicks гэж хэлж байгаа юм тий. За тэнийг явдаг бол Spurs шүү дээ. Spurs. Spurs. Тэгээд Ямар ч зүйл вэ? боломжгүй л харагдчих. Надад бол тий. Манай анаас ч ер нь ихтэй ер нь заавал зөрдөг л дөө тий ер нь. Тэгтээ эхэлж хэлсэн шүү дээ. Ер нь зүгээр Spurs-ыг Тийм шүү дээ. Одоо тийч New York ч гэж хэлэх юм Чамаа билээ. юу гэж хэлээг мэдээд байгаа байхгүй наа. Spurs-ыг байгаасаа гэж би хүсэж байна. Энэ капи аваргаар. New York Knicks шүү. New York Knicks биш ээ. Харин New York Knicks чинь NBA-ийн аварга нь ер нь хутлаа байгаа юм чинь. Би зүгээр яг капи авахтай болчулаас гоё биш үү? Одоо түрүүн би зүгээр ингээд баясаах хэлсэн чинь New York Knicks нэг юм нь болдгоо гэдэг дээ шүү. Гэхдээ ингээд суперстар багийн лидер нь байгаа тий. Тэгээд хоёр дахь лидер нь байгаа юу байгаа. Роллын тоглогч нар нь байгаа. Амар сайн байгаа тий. Олон тоглогч олон оноо дунтчихж байгаа. Гэхдээ нэг юм болохгүй юм санагдаад идэг гэдэг гэж байна шүү. Тэнгууд би зүгээр хувьдаа миний зүгээр бодол болохоор бага яг авч явж байгаа лидер нь ч юм уу тий. Яг энэ хүмүүс нь жоохон тир жоохон дутуу гэх юм уу. Эннээс дахиад нэг шат агсан тим хэмжээний супер одтой байвал New York Knicks магадгүй итгэж магадгүй байх зөв миний зүгээс. Яг Brunson, Karl Anthony Towns хоёрт итгээд контендер одоо юу гэдэг аврах те магадгүй капи аврах ч юм уу гэж хэлэх гэхээр надад жоохон тэр нь зүгээр миний хувьд дутагдаад гэх юм уу. Арай супер өөр од байсан бол арай өөр юм шиг санагдаад. За нэг. За тулгаа. Тулгаа кап дараа жил Фили төрүүлнэ гэж бодож байгаа. Тулгаач бол Spurs үлдээс Арайчсан дугаараас хаш Spurs үлдээс арайч тий. би угаасаа Knicks итгэдэг шүү дээ. Тэгээд Knicks-ийн тоглолт ер нь миний зөв бодлоор хамгийн дутагдаад байдаг юм оролт хийдэг тоглогч амар цөөхөн. Knicks-ийн бодтаа талбай оноо ер нь дандаа муу байдаг. Michael Bridges ингээ catch and shoot ч юм уу нэг юм бөмбөггүйгээс гарч ирээд онооч. Тэрнээс яг нэгээс нэг ISO тоглолтгүй. Өвж Ананобил хаяа нэг доор шахах юм дөө. Нэг мисмэч үсгэж чаад өөрөөсөө жоохон жижиг тоглогчдүүд. Тэрнээс Brunson яг ингээл довтлогоо унаал цаг тулсан газар зүрх Brunson-аас өөр хүн хөө болчдөг. Кат хүртэл заримдаа алга болчдөг. Энэ ийм баг л та. Тэгэхээр өөөсөө итгэдэг үү. Тэгээд одоо бол Wemby Cornet хоёрын өдөөс би бол нэг Катыг ороод айхтраа эзэрхийлээд байгаагаар төсөөлж чадахгүй байна. Тэгээд ийм юм шиг. Одоо уусаа ордог бүх багт Spurs уусаа хэцүү шүү дээ. Тэгэхээр Spurs-ыг хожиг бол 3 сайн шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэнгууд яг тоглолтод харах гэдэг юм шиг. Зөвхөн ингээ Wemby гэж бодохгүйгээр тэр Cornet-ийн нөлөөг бас ярих хэрэгтэй л доо. Сая Wemby-ийн зүгд хожил ягаа аваад байгаа гэхээр Cornet оронд нь гараад нэг өндрөө дөрөв ингээд нэг жижиг тоглолт тойрсон тоглосон хэвээрээ аваад байгаа байхгүй. Тэгэхээр Luke Cornet гэдэг тоглогч нь бас өөрөө Wemby-гээс тутахгүй юм урт өндөр тоглогч. Бодготаа талбайдаар зогсож явахаар хамгаалт нэр давуу тал болж чадаад байгаа. Гэтэ өндрийн л хувьд үстэй тий. Өндрийн л тийм. Энэ ер нь капын финалийн тоглолт бол маш хурдан хэмнэлт болох. Бэс аягүй хурдтай байгаа тий байсаа. Хурдан хэмнэлт болох. Гэтэ нэг сарын зүгээр Spurs-ийн хэмнэлтээр хурдан хэмнэлтээр тоглох уу гэдэг л асуулт байна. Spurs бол нэг шууд илүү хагас талбай тоглох гэж чих болов. Тэрнээс яг дагаад гүөх юм бол яг гүйлт их байна гэхээр яг зүгээр жижиг тоглолчдаар илүү одоо хурдан хэмнэлтэд тоглох боломжтой. Тэр ротейшн харах юм бол Spurs нэрээ олон жижиг тоглолтын давуу талтай байна л да. Тэгээ Knicks-ийн сэлгээ бол яг тийм ш. Ябусэл нөө гинтдэг манай Robinson энэ хоёр гарч ирнэ. Ер нь бол сэлгэнээс өөр нэгэн л бас нэг танихгүй нэртэй нэг нөхөр гарч ирсэн. Колек үлээ тий. Тэгээд нэг ерөнхийдөө нэг юм өндөр тоглолттой. Яг сэлгээний хүч жоо нэгс дутх болоо гэж бодож. Тэгэхээр чиний хувьд Spurs байгаа шүү дээ. Хэвэртэн тий. За Spurs л гэдэг. Тий. Spurs. Би яг дүүтэг нэгтэж байна. Би зүгээр энэ том франчайзыг угаасаа авраг нь хол юм чи ядаж нэг капи аваад. Авраг нь хол юм чи гэдэг. Угаасаа баг энэ багаар бол боломжтой. Финалд гараад ирсэн баг чаа. За би зүгээр капи гэж ярьсан шүү дээ. Авраг л авраг шүү дээ. Гүг капи ядаж юунд бол Нью-Йорк гэдэг энэ том франчайз зүгээр авчаасаа гэж бодож чинь зүгээр тий. Би Spurs бол бүр том юм хүлээлт хийлээ. Энэ том франчайз жахаа нэг энэ том хүн хэрэгтэй юм шүү. Гэхдээ тэр ихтэй ер нь яаж фейлдж байгааг чи бид нар одоо баг чамаар төрхөөс өмнөр ихсэн зүйл үстэй юм дээ. Нью-Йоркийн ёо. Тийм баг шүү. Тэгэхээр бид нар байгаль ирдэг шүү дээ. За тэгээд NBA тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд удахгүй бид нар дараагийн хэсгүүдээр бас үржлүүлээд зөндөө зүйлийн талаар ярилцсан. Босон тоглолтуудын талаар ярилцсан. Тэгээд хэсгэр бүгдээр зөвсөлцгаая. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч, Саксан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola.
iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. За энэ доктогоо бүх хүмүүстээ баярлалаа. За бүгдээ нэг эпизод томоос эхэлчихээ тгөө. Өнөөдөр өглөө болсон тоглолт. Энд ч тэгээд уул нэлээд амарсан байсан гоё баг. Тэгээд 5 хоног бол амраад тоглож байгаа шүү дээ. За Curry өөрийнхөө пүүсний промотыг явсаар. Айгуу гоё Nike-тай л үлээ. Өнөөдөр Kobe-гийн пүүс байсан. Тимс шүү дээ. Тийм. Kobe Nike-тай шүү дээ. Гоё харагдчихлээ шүү. Тийм байлээ. За саяны нэг капас болоод багууд 5 хоног амарсан зарим. Тэгэхээр энэ бол багууд бол маш хэрэгтэй амралт тийм ээ. Одоо бас 4 хоног манай амрах юм биш шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ жил ерөөсөө хэрэгтэй байхгүй. Яг бол маш хүнд нэг үетэй хууртай. Тэс Gold Warriors хамгийн хүнд өссөн шүү дээ. Тэгсэн тий. Бүх багуудаас тийм болохоор амралт хэрэгтэй. За өнөөдөр бол уул нь бол энэ хүн уулан галзуурсан тий. 3-аас 12 тий. 9 удаа 3-аас хийсэн тоглолт нь 46 гэж хэлсэн шүү дээ. Юу гэсэн ч утгатай дээ. Бид ойлгоогүй шүү дээ. Гэд нэрээ тийм билүү гэж. Сайрн эсрэг багт нь хожил ингээд усаагаар мэд хэрэгтэй багуудын ирлэгнэ гэдэг. Харин тийш яг ёстой юм үнэ. Тэгэд энэ нэг юм байгаа. Gold Warriors үлдэл эхлээд Portland 3 очигдчихж байгаа шүү. Энэ одоо хожихгүй 9 очигдих нь 3 Portland. Тэр багч нь OKC-г бас нэг очсон гэдэг. Тийм. Юу гэхээр тоол болгон дээр нэг хүн галзууж байгаа нүнэ. Тоол болгон 30-аас дээш авч байгаа Curry.
өмнөх тоглолтоор нь бас 39 36 тэгж авсан. Миннесотаг эсрэг тий? Үгүй биш Портленд эсрэг. Портлентай яриад амаа. Тэгээ Портленд газар яриад. Портленд 3 болохгүй. Тэгээ 48 он авсан өнөөдөр. Гэхдээ яг өнөөдөр зүгээр шүүмжлэлтэй яг үнэхээр хамгаалаагүй. Тэр л үнэ. Жишээ Jeremy Grant-ийн зөв warm up through 3 хийж зүгээр хоёр удаа тий. Нэг ч очихгүй юм шиг хэлээд авчих. Jeremy Grant Sharp 2 35 35 оноо. Тэгэхээр ч одоо яах. Авди 26 оноо. Ороонд уралдсан юм шүү тий. Өнөөдөр яг тийм дуудчихсан чинь зүгээр маш өндөр оноотой 260 баг 270 он өндөрж байгаа. Тэгэхээр яг оноонд дундалж байгаа гэж тоглолцож байгаа. Дия. Нэг багийг л хожиж чадахгүй байгаа даа. Warriors. Портленд гэдэг багийг. Тэгээ Портленд зөвхөн аюултай байгаа тий. Ер нь сайн бүгд хожоод. Тий. Аюултай бүгд нэг болцсон. Тэгээ эцсийн хүчтэл шийдэгчтэй. Яг энэ дээр алдаа гарсан л да. Камара гэж. За Аюу болох хаа. Кори. Тэгээд гой гэлтах гац гоё юм Кори л энэ. Кори 30 нэмэх насндаа одоо хамгийн олон удаа 35 оноос дээш тоглолт. Бас эмжигтэй зэрэгцсэн байсан шүү дээ. Ингээ эмжиг өнөдөө үзэж байгаа. Өнөөдөр биш. Тэгээ өнөөдрийн тоглолтоор. Өнөөдөр гүйцэн. Миннесотад бас Одоо хоёроор. Бүр илүү болоод байна. Тэгээ цаашдаа үргэлжлэх юм байна. Биш ээ, нэг юм байгаа шүү дээ. 40 оноос дээш дээр Jordan гүцэж байгаа шүү дээ өнөөдөр. Бас давхар. Давхараа. Тий. Энэ 35-аас дээш нь болохоор 40 оноос дээш гэрээ Jordan тэнцсэн байж байгаа өнөөдөр гүцэж байгаа байхгүй. Одоо угсаа 40.9 оноо дундчилт юм биш үү? Одоо энэ 95 тоглолтондоо 35-аас нэгэнт дээшлүүлцүүлээд дээшийг замбрааг авчилдаг. Тийм байна тий. Тэгээд тэр онооны дундчаараа ч гэсэн тэгэл нэгт. Билүү байна. Коби. Тэгээд энэ юу нээр шүү дээ тий. Хувинд. Толгойн хувинд тэгээд 54 орно. Энд чинь тэгээд дийлхийн 3 сая шидэлтний эзэлж байгаа шүү дээ. Өнөөдөр 3-аас 12. Өнөөдөр тэр 3 шилтүүдийг харсан чинь Donovan Mitchell чинь хамгийн ихлээр 100 удаа 3 шилтэлтийг оруулсан байгаа юм л шүү дээ. Тэгээд Curry 86 тавьсан. Тэгээд өнөөдөр ингэ барыг хийдэг. Гэхдээ нөгөө тоглосон тоогоор маш бага Curry. Mitchell-оор ихний тоглолтод тоглоо. Тийм байна. Та гайхалтай юм аа. Тэгээд ганц гэлтэх юм. Тэр ч одоо ингээ яг гэлтааж байгаад нь гэлтааж байгаа дээр нь энэ багийг ч одоо яах юм бэ? Энэ хүн чинь гэлтаагаад идэг. Бага яах вэ? Одоогийн байдлаар хатнаас яг мэдэх юм алга. Зүгээр ийм болчиход байна л да. Яалтчгүй Draymond Green тэгэн готлоо Jimmy Butler, Stephen Curry гэдээ маш жижигхэн тавд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр чинь яалтчгүй хамгаалтан дээр хичнээн хичээгээд том биетэй тэр атлетик тэр Jeremy Grant эдрийг хамгаалах юм шиг боломжгүй л болчиход байгаа байхгүй. Тэгээд яах юм? Сэлгэнээс нь ороод ирээд одоо юу гэдэг сайн төвийн тоглогч оруулж ирэхээр сайн төвийн тоглогч байхгүй. Одоо сэлгээнд нь дандаа үүргийн тоглогч тэр. Гараанд нь яг Stephen Curry даваад тоглолч. Тим тоглогч үнэхээр байхгүй шүү. Тэгэхээр энэ тоглолт яг тийм болохоор би 50-50% яваад байна гэж бодоод байгаа байхгүй. Яг хуу үүргийн тоглогч нар суперстар од тоглогч хоёрын ялгаа гэхээр үүргийн тоглогч нар хаяадаа сайн тоглож чаддаг бол тоглолтноос тоглолтод Stephen Curry яг Clay Thompson шиг ч юм ингээд тогтмол тугсаад өгчих тоглогч үнэхээр байхгүй байгаа байхгүй. Удан Батлер өгч тоош. Яг хуу Батлер ч гэсэн нас нь хэдлээ. Тэгэхээр Батлер орой болгонд тэгж тоглох боломжоос байхгүй болж ин л гэсэн үг шүү дээ. Тэгэн гот удирдлийн ихэнд бол бидэрт Jonathan Kuminga-гаас хүлээлт байсан. Гэхдээ удирдлийн 12 тоглолтыг гараан сэтгүүлээд тэрнээс хойш rotation байхгүй болчихлоо. Одоо Kuminga-гийн талаар зүмөр ярилцсанаа. Тэгээд ямарсан Platinum Unit гэж бас ultra cool, ultra smooth, сэнгүр ультрава гэдэг бас хэлмээр байна. Тэгээд та бүхэн одоо зөөлөн cool бас залуучууд тэгээд байгаа шүү бас. Сэрүүхэн залууч. Сэрүүхэн гэдэг ийшээ хараад байгаа шүү ерөөс cool. Тий. За сая нөгөө Kuminga гэсэн шүү дээ. Тэр Kuminga-гийн талаар юу өнөөдөр бас гарсангүй. Тэ? Тэр сүүлийн тоглолтууд ерөөс гаргасангүй бүр. Сүүлийн 2 тоглолтод огт гараагүй. Огт гараагүй. Тэгээд нөгөө Кэр Kuminga хоёрын асуудал бас яв үргэлжлэх шиг байна тийм ээ. Энд элит бүдэр ярьцгаая да. Манайд найрч юм байгаа юм уу? Kuminga за. Нэг юм та мэдэхгүй мод энэ хоёрын асуудал. Уусаа салж ижил шийдэх нь бол тодорхой байна. Энэ салах нь уу? Энэ ч одоо удаж байгаа асуудал үстэй юу вэ? Энэ асуудал түрүү жил ирсэн байна. Гэхдээ голмын зөв энийг яаж шийдэж байгаа юм бол гэж бодоод байгаа. Хожихын тулд уусаа Kuminga хэрэгтэй шүү дээ. Гараа тоглох ёстой байд тий. Тэгэнгүүт Steve Kerr энэ хоёр ингээ хоорондоо драматай гэж бодъё л та. Гарахгүй тоглохгүй. Тэгмэд энийг Stephen Curry яг яаж хүлээж авч байгаа. Steph ингээл 48 оноо аваад хожтой тахыг хүсэхгүй л байгаа шүү дээ тийм үү. Тэгээд Steve Kerr-с Kuminga-га гаргаач гэж байгаа юм бол үхлээ ингээд багийн уур амьсгалын ингээ бодохоор
бас нэг сонирн байгаа ч юм чи надад санагдаад байгаа. Өнөөдөр бол хоёр тоглогч ашигласан үгүй шүү дээ. Сет Кори Куминга хоёр ашигладаг шүү дээ. Өнөөдөр тоглох. Куминга байж ч очих хэрэгтэй шүү дээ. Тэгээ би бол Куминга бол байх хэрэгтэй гэж бодож байгаа байсан. Зүгээр яасан ч Сэлгэнээс нь ч байна, яасан ч байна хамаагүй. Кумингагийн энэ гоё атлетик биеийг ядаж хамгаалтанд ч гэсэн ашиглаж болох байхгүй юу? Ер нь бол. За арай нуруулаг нь Нуруулаг болчиход өндөр болчиход самбраас мөмөг авал юус яалтчгүй бас хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ тэгэнгүүт энэ тоглогчийг чинь өнөөдөр одоо яг тэр хамгаалтан дээр ашигласан бол магадгүй хожихойсон болов уу гэж бодож байгаа. Жишээ нь өнөөдөр ашигласан бол Би бол Jonathan Kuminga-г яагаад өнөөдөр хүртэл NBA-д ингээд яг тогтмол олон минутыг аваад ингээд багийн суперстар тоглогч болж чадахгүй байгаа. Бол ерөөхдөө би ингэж бодоод байгаа байхгүй. Энэ тоглогч за Конгосаас Америк нөхцөлд 9 тамирчин. Тэгэн гутлаа коллежийн цагсан бөмбөг тоглоогүй. Тэгэн гутлаа би Kuminga-гийн зүгээр цагсан бөмбөгийн айкон үнэхээр тийм өндөр биш юм болоо гэж бодоод байгаа. NBA-д орохынхоо өмнө G League-ийн баг за G League болохоор дандаа л нэг эсрэг тоглолдог болохоор багийн хувилбар тэр комбинац хамгаалтын систем гэдэг ингээд баг одоо оноо авахаас бусад зүйлийг хийж чадахгүй байна уу да гэж би бодоод байгаа байхгүй. Гэтэ анараа аимшигтай IQ хэрэгтэй юм уу? Яг одоо энэ ситуацид Одоо сагсан бөмбөгийг тийм амархан гэж бодчих. яг одоогийн байдлаа би хэлээд шүү дээ. Одоо энэ багт бас айгүй өндөр IQ-тэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр би бол ороод бол тэр уусах боломжтой бас тийм ч бас тэнийг биш үү гэж бодоод байхгүй шүү. Харин нэлээд тэнэг байгаад болохоор Стив Кер цогжуулагч тэр тоглох боломжгүй болчиход байгаа байхгүй. Нилээл тэнийг байгаад байгаа. За баясагийн бодоод би бол тоглолтыг нь бол бас зөндөл харсан. Баясаа яг гэж бодож байгаа юм л дээр. Үгүй Стив Кер нэгт заяа энэ багийнхаа толгой нөхгүй юу? Дээрээс нь Стефен Кори гэдэг суперод нь Jimmy Butler, Draymond Green за даараас нь Moody, Kuminga шүү дээ. Үгүй ингээд бусад тоглогч нь бүгдээрээ Стив Керрийн үгийг дагж байгаа байхгүй юу? Тэнд нэг тэнэг хүн эзэж ялахгүй тулаандаа л ороод байгаа байхгүй юу? Өөрийгөө Стив Керртэй тулдаад байна яал. Тэнгүүд бааж шигийн фэнүүд нь Kuminga-г тоглуулаач гэж тэнэг юм ярьдаг байхгүй юу? Монголчуудын асуудал байхгүй юу? Тоглуулаад би зүгээр нэг хоёр тоглолт нь зүгээр ашиглаж энэ чинь амар үгүй энэ чинь амар мэдээж эцэг шийдвэр гэрэл гаргаж шүү дээ. Тэр нь харин гол нь нэг тоглож байна хоёр тоглож байна ерөөсөө ялгаагүй. Багаараа бүтэн баг тэр чигээрээ дасгалжуулах эсрэг бол ойлгоно. Тэрийг бол ойлгож байгаа. Тэр хүн нэгэнд одоо өөрийг нь даахгүй, энэ хүнийг даахгүй гэдэг шийдвэр төрсөн бол тэрийг ойлгоно. Нэг хоёр хүнээс болоод асуудал бол тэр чин нэгээс эхлээд хоёр болон гурав болно гэдэг. Багийн уран амьсгал маш хоорно. Тийм учраас Стив Керриг дээрэс нь Стив Керри гэдэг энэ бидний үзэж байгаа сагсан бөмбөгийн одоо хамгийн сод мэргэжлүүд юм байна. Энэ үнийг Kuminga одоо юу гэх юм? Kuminga ялах Стив Кер ялах гэвэл тийм үзэж зур Стив Кер за гоё үг байт юм аа. Намагт амьдрах чивэл матартай дуулдаад явах вэ гэдэг. Гэхдээ миний хэлдэг үнц нь юм шүү. Арай тийм чиний бас буруу үнц гарсан юм. Мэдээж хэрэг номер 1 Стив Кер. Стив Керриг юу ч хамаагүй. Kuminga-аараа энэ хүнд ашиглах юм байгааг үл байгаа шүү дээ. Байгаа. Биш байгаа. Гэтэ тэрийг ашиглахын тулд багаа эрсдэлд оруулах уу гэдэг сонголтоо. Би зөвхөн нэг их үнцгэл харсан. Kuminga-г өөрийнхөө үнц нэг үнцгээс. Яг тэгэхээр энэ хүн солигдчихжээ. Зүг биз? Солигдчихжээ. Тэгэхээр баг авч үлдсэн. Тэгээ баг авч үлдэхдээ тодорхой хэмжээс юутай үлдсэн байхгүй юу? Боломж өгсөн байхгүй. Боломж өгөөд тоглуулна гэж бас авч үлдсэн байхгүй юу? Гараандаа хийгээд 12 тоглолтод оруулсан шүү дээ. Гэхдээ гимтсэн юм а дунд нэг. Уу яг зөв гимт гişээ. Ингээд одоо яриач өөр чи хандаад штэ. Тэр хүн боломжийг олгоцсон, боломжийг ашиглаж чадаагүй учраас одоо буцаагаад нөгөө тэр нь орсон гэдэг. Тийм ээ. Яг зүгээр жоохон харамсалтай. Шилгэнээс гарч иж 21 минут тоглоод 10-т 1 гээд довтлцсон байхгүй юу? Тэрнээс болоод сүүлийн 2 тоглолтод оролцсонгүй шүү дээ. Тэгээ тоо нөгөө коучнаас ер нь тоглогч нар 11 гүйдээ шууд суулгачих юм уу? Ер нь. Дараагийн тоглолтын дээр ганцхан тоглолтод удирдлийн ихэнд 12 тоглолтод гарант хийгээд тоглуулад болохгүй байна гэдгийг харцсан. За. Ер нь цаашдаа ашиглахгүй бах тий. Ашиглахгүй. Одоо Golden State Warriors байх тоон ингээд дууссан. За. Тэр бол 100%. Ашиглах юм бол би чинь амарч асууж байна. Окей. Тэгээрэй. Санаа хүсэл. Warriors-ийн хүсэл гинэ. Энтин Дэвис юм уу эсвэл Янс онцлохгүй бол гэх юм бол амар амар гинэ. Амар гинэ. Янсыг тэгээд Draymond Green-ээ явуулаад Kuminga-г 26 оны драфт хийхдээ даасд үгүй. Гэхдээ явуулгүй бол явуулна шүү дээ. Шууд явуулна. Энэ өдөр дран хий гэж бодох юм бол яалтчгүй Энтони Дэвис юм уу Янс ч юм уу ийм тийм том биетэй супер одыг авчих хэрэгтэй болж. Өөр аргагүй явчих үгүй. Тэр чинь ганц л арга юм чи. Хүсэл гинэ. Энэ чинь хүсэл биш чинь мөрөөдөл шүү дээ. Тийм үстэй. Тэгээ өгж байгаа юм чи санаа зовмоор бас хин ч тоож авахааргүй юм даа бас. Гол нь тэр яваад байна тийм. Одоо Draymond Green Kuminga хоёроор яах юм бэ? Өөр баг тимстэй Янсыг өгч ийж. Тийм. Тэгээ ганцхан драфт хэрэгтэй. За.
Энтони Дэвисийн тий боломжтой солилцсон. За Саяных бол мөрөөдөл. сайн ч мөрөөдөл ихгүй. Одоо энд бол яг бодтой мөрөөд гэдэг чинь ер нь биелээд хэцүү шүү дээ бас тий. За Detroit Pistons бол айгүй айтах авчих гэдэг юм шүү дээ. cash гэдэг үг. кэш гэж байна. Энэ 5 багийн солилцоо. Болоо та Порзингс авч болж байна. Порзингс байж болно шүү. Бас байж болно шүү. Болно шүү. Болохгүй шүү. Болно шүү. Угаасаа ачлахгүйгаа Куминг бол явуулах нь зүйл болчихлоо л да. Бэрт чинь шүү дээ Portsings. Бэртэн. Тэгэл бүр юу ч болно шүү дээ. Угаасаа юу ч байгаа дөө. Ер нь хэцүү байгаа дөө. Portsings бол бэртчих байх уу? Яг одоогийн байдлаар Warriors-ийн зүгээр 8-д явж байгаа нь бусад нөгөө нэг бидний төсөөлсөн байсан багууд бүгд хоцохгүй байгаа тал бодох байхгүй. Тэрнээс үл тэ альтер унцсан байгаа шүү дээ. Бодтой л гэж. Тэгээ угаасаа тэр мэрэгжлийн амжилт хамгийн эхлээд хийхстэй юм салжуулагч үйл даах хэрэгтэй шүү дээ. Тийм ч 8-1-4 нэг тэ. Тэгээд одоо Куминга бол зүгээр яг тамирчдын карьерийг өөрөө маш том эрсдэлтэй байдал руу оруулаад байна. Тийм шүү. Одоо стикер одоо чинь зөвхөн энэ үнийг ингээд Happy байх гэж юм уу? тийм эсвэл ингээд хийхэж боогоод ч юм уу тийм зүйл хийхгүй л байгаа бол гэж бодож. Йоо би чамтай тэрэн дээр 100 санд дийж. Яг тэгэхээр наа ч юм л зүг. Дээрэс нь бус тоглогч нарын бас юу хараад байгаа шүү дээ. Юу ч дуурахгүй ингээд байж байгаа. Гэхдээ тэр боломж олдонгоор тоглоод байна шүү дээ. Тэр зүүнээр Юу ч дуулахгүй ч бас байгаа биш. Тоглогч болгонд л асуудал байгаа байхгүй юу? Тэр бүгдийг зохицуулаад одоо яа тэр дасгалжуулагчийн өөрийнхөө одоо Куминга нэг юм уг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрний юу гэхээр хэрвээ Куминга өөрөө карьераа авахгүй бол дараагийн тамирчид нь ингээд коллежээс 100-100-аараа гарч ирээл байгаа. Тэгэл дараачих нь гараад ирж ирээл орлуулч. Тэнийг ч орлуулж болоод байгаа байхгүй энэ би. Тэгэд энэ байж ер нь зүгээр дэлхийд аяар л харагдсан зөв мэрэгжлийн бүх спортоор л харагддаг юм шүү дээ. Сахилга бат тэгээд энэ хандлага гэдэг зүйл чинь маш. Хэрвээ зөв сахилга батгүй хандлагагүй байх юм бол тэгэл карьер нь дуусна шүү. Тэгэхээр энэ амар эрсдэлтэй асуудал үүс. Тэгээ би хамгийн нэг юм дээр яг зөв эдгээр нөгөө коллеж тоглоно гэдэг чинь өөрөө бас нэг том суралцдаг шүү дээ. Коллеж та. Коллеж байна тоглоно гэдэг чинь өөрөө. Хэрвээ тэр фундаментал тэр суурь маш сайн сурцсан коллежээс гэсэн үг тоглолцсон бол энэ хүний одоо стикерээс хүлээж авах тэр хандлага ер нь тэр сурцсан ингээ юм хийх байдал шал өөр болчих байсан байна. Тийм болохоор ч тэр юм уу G-лигийн тэр Ignite гэх баг байхгүй болчихсон шүү дээ. Зөв тэрэн дээр бол та тайттай цаанд хэлж. За одоо бүгд юу үзье? Тусгай энэ дээр юм ярихгүй байна тий. Үгүй юу. Ярих юм байна. За Яг стикерд салжуулж яахтай угаасаа өнөө маргаашийн хожил гэхээс илүү багийн тийм алсын юм бол харж байгаа болохоор шиглэхгүй байгаа. Тэр коучтой ч юм ярихгүй л тий. Үгүй одоо тэгтээ жам оронт зайн энэ төрч алга болох гэдэг шүү дээ. Тэгэхээр Куминга яг үнэнгэлээ юу юм гэж хажууд юм бэ? Хажууд багийн лид чиж үү. Тийм ээ. Одоо чи ингээд Trey тий Jamorant Zion Williamson гэж тулгаач яг бүр гол нь бол. гол яг ус амар юм хэллээ. чи ямар амар хэлж юм бэ? Хажууд нь хийм бэ гэвэл юм шүү дээ. Хийм бэ тий. Яаж гарч илээ? Zion маань чи түүхэнд анхандаа байхгүй. Энэ бед орж ирэхээс өмнө хамгийн өндөр шууд бэлэн $70 сая шууд зүгээр Nike гэрээт орж ирсэн үг шүү дээ. Энэ бед тийм үстэй. За бүгд MVP-ийн өрсөлдөөнийг харцгаая бүгд тэхөө. Амар мэдээ шүү дээ. MVP өсөн таанаас 360 ирэхцээ. Байрны солигдсон. Тийм. MVP-ийн өрсөлдөөнийг бүгд харцгаая. Тэгээд Яагаад харж байгаа вэ? уунд хэдэн Америк тоглогч байна гэж хэлээ. Хөө юу вэ? Нөгөө 3 чинь 6 болсон шүү дээ. Харин тийм. 3 тоглож байсан юм шүү дээ. Янис байхгүй тэгээ тооцохгүй тий. Янис биштэй байхгүй. Макси байж тань тий. Байж илээ харин чаасаа. Байж. Максиг байгалах юм уу? Тулгаа би нэг гахад Максиг байгалах юм уу? Байх юм цаашаа. Байж. Тэр дунд чинь баг нь хожоолоо байвал эхний авт байж л хожихгүй гал та. Бранс байгаагүй шүү дээ уулна. тийм Бранс орж ирсэн. Джейлен Браун бүр ингээд сууг дэш орж ирсэн байхгүй. Гэтэ эднийг ингээд 4-өөс 8-аас 9 хооронд л ингээд дэш ташаал яваад байх тий. Тийм шүү. Эхний гурлаа орох юм шиг боломж байна. Эхний гурлаа орохгүй 4-өөс 9 хооронд яваад байх Тийм тий. нөгөө Янс мас ч буцаа Одоо ороод. Буцаа ороод ирнэ л дээ. Яг гэтэ яг тэр 9-өөс 4-өөс 9 хооронд бол яаж ч орж ирсэн яг тий. Тийм шүү дээ. Тэгээд одоо Остер Юсус ч гэсэн унах л. Надад зүгээр энэ жигсаалтаас хамгийн гоё харагдж байгаа нэг Кейд Канахам байгаад байгаа байхгүй. Тэгвэл Кейд Канахам бусдаасаа юуг арай өөрөөр хийгээд юм гэхээр энэ их эрэг юм биш л те. Хожихын тулд 45 чамаагүй шидэж байгаа. 50 чамаагүй шидэж байгаа. Тэр юу санагдуулаа гэхээр Kobe Bryant, Allen Iverson те. хариуцлагыг өөртөө авч байгаа. Өөр дээр авдаг. Тэгэл нэг байнгын нэг фэнүүдэд зэмдүүлдэг гэсэн чинь ингээд амар амиад амжуулдаггүй. Тэгээд байгаа мөртлөө үргэлжлүүлээд довтлосоор байгаа л MVP-ийн төвшөнд очдөг л байхгүй. Тэгэл яг тэрийг би Кейд Канахамаас хараад байгаа юм л гэж бодод.
Тэр нэг хизээний цагт би Кейт Канахамыг NBA-гийн өдрөлийн MVP болох гэж бодож байна. Тэгээ тэр нөгөө зөвшөөрлөг чинь бас өгөөд байна те. Бас жуулагч нөгөө чинь тэр 40 50 шидэх чинь те. Яг хуу өгж байгаагаас гадна үнэхээр шаардлагатай байгаад гэх шиг байгаа. Detroit. За мэдээж багийн тоглогчд нь бас сайн байгаа. Гэхдээ бас Кейт Канахам тэрнийхээ балансыг нь аягүй сайн олж байгаа юм болов гэж бодоод байна. Тийм тэр нэг ганц хоёр нэг олон давталсан тоглолт бол бүрэлдэхүүн дутуу байсан л да. Тэрнээс бүрэн бүрэлдэхүүнээр тоглохоор цаашаа 20 дотор л давталж байгаа л да. Солжуулагч нь өгөөдөө гэхээс илүү манерыг сонгохдоо л бүр франчайз нөхцөн л дээ. Тийм. Юу дараагийн зүйлээр орох үү? Denver Nuggets гэдэг баг. За энэ багийг бол бид нар угаасаа өдөрт эхлэхэд OKC-ийг одоо ганц зогсоох боломжтой баг гэж ярьж хэлсэн шүү дээ, тийм. За энэ баг яг учраас олж гинөө. Ягаад гэвэл Denver Nuggets баг 11 дараадан аялын тоглолтод очиж байгаа тийм. Вау. Энэ бол бас маш том үзүүлэлт шүү. Тийм шүү дээ. Түрүүний нөгөө Нью-Йоркийн эсрэг нь байгаа шүү дээ. Тийм. Чанар харагдаж байгаа Чанар тийм дандаа сайн багуудтай тоглоно гэсэн үг шүү. Аялын тоглолт гэдэг чинь л байгаа байхгүй. Тэгээд тэр чинь энэ аялын тоглолтод нардаа дорндоор аялсан аялч хүртэл байгаа байхгүй. Яг тийм топ багууд биш ч гэсэн. Хол аялсан аяллууд. За тэгээд яалтчгүй контентер баг гэдэг чинь байна да. Тэгээд Cameron Johnson яг гой үргийн рол дээр очсон. 15 оноо асуудалгүй авдаг болсон сайн мэдээ. Тэгээд дээд дээр баясаа юм дээд дээр юу яг л хүлээлтэнд хүрж байгаа юу? Хүлээлтэнд бол хүрж л байгаа л та. Яагаад гэвэл Йокчийн доминант байдал бол одоо тэгээд нэрнгэсэл зүгээр одоо ингээл яг сүүлийн үеийн тоглолтуудыг статистик ч юм уу эсвэл зарим тоглолтуудыг үзэхээр бид нар нэг юм таслуулсан гэдэг яриад байдаг шүү дээ. Гэтэ буцаад тэр нэг анх эхэлчихсэн нэг эзэрхий тоглолтууд нэг эхэлчихсэн үед саунд ороод байдаг болсон лээ. Магадгүй зүгээр энэ жил Йокч MVP авч байсан гэдэг шүү. Тэр бодол төрөөд эхэлсэн. Ер нь үү? Тэгээ шээ үнэхээр амар аа. Үнэхээр амар аа. Өгөөсөө тэгээд үнэхээр онцгой амжилт үзүүлчих юм бол шээ явах нь тодорхой л да. Гэтэ зүгээр мэдгүй зүгээр магадгүй нөгөө талд нь OKC гэдэг нэг амар супер юм байгаад хаа нэг юм хүн нэг байгалийн зөнгөр нэг юм сулын дэмждэг шүү дээ. Тийм байдал үүсэж. Яг энэ амжилтаа үзүүлээд Denver 2-оор гарах юм бол боломжтой шүү дээ. Трипл даул унтчлаад байгаа шүү дээ болно. Тийм болох гэхээр энэ хоёр багч одоо хүртэл таарахгүй яваад байна л да. Тэгээ ер нь удирдлын төгсгөл хавцлаа энэ хоёр чинь хоорондоо нэг 3 таарж үзээд тэгээ тэндээс ер нь бас MVP-гийн өрсөлдөөний юмнууд бас нэлээд тодорхой болох гэж байна. Тийм. Тэгэл хоёлаа их тоглолт хийсэн байна. Хоёлаа үзүүлэх хэрэгтэй юм үзүүлсэн байна. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо тоглоход л тэр MVP-гийн өрсөлдөөнийг шийдэх юм болоо шүү дээ. За playbook манай нэг гой болон байдаг. Энэ 7 өдрийн playbook чинь манай гэрийн даалгавраа сайн хийдэг гэдэг. Энэ 7 өдрийн playbook-ээр би тэр юуг сонгосон юм. Spanish pick and roll гэдэг. За Spanish pick and roll бол яг сүүлийн 20 25 30 жилийн хувьд бол сэгсэн бүгд бас хөвсөл авчирсан нэг хөлбөр аахгүй. За тэгээд энийг яагаад Spanish pick and roll гэж нэрлсэн бэ гэхээр Spanish шгшээ баг Олимпор нэг Америкийн шгшээ багтаа тоглохдоо ашигласан. За тэгэхээр энэ хөлбөрийг яг үүсэл гарлыг бас тодорхойлоход аягүй хэцүү юм байлээ. За тэгээд зарим хүмүүс болохоор Jellico Obradovic дасгалжуулагчийг хамгийн анх энэ хөлбөрийг хийсэн гэж үздэг. За тэгээд энэ хөлбөр яагаад ашигтайсан мө урд нь бид нэр зөвхөн бүмэн дээр заслан таваад эндээс хүн суулдаг байсан бол бүмэн дээр заслан тавьсан төвийн тоглогч дээр ахаад нэг заслан тавь pick on picker хийгээд ингээ хоёр тоглогчийг зэрэг суулгах магадлалыг гаргаж өгснөөр маш энгийн юм шиг боловч хамгийн үр дүнтэй хөлбөрүүдийн нэг юм болов гэж. Одоо ер нь бол Европ болон NBA ер нь дэлхийд дахинд энэ Spanish pick and roll-ыг маш ихээр ашигладаг. За энэний хөвсөл нь явагдаад тэндээсээ цаашаа үргэлжлээд тогтоонууд нүртэл явдаг болсон юм хөлбөр байгаад байна. Өнөөдөр цөмөр Spanish pick and roll-ыг харъя те. За playbook. Тактик. Амун сагсамунг сөрөгчтэй биднээс давхар бас маш гоё боломжтой олгодог энэ бит токол. Тэгэхээр энэ нэг гоё болон playbook шүү. За. Bronson бөмбөгийг аваад Bronson дээр Mitchell Robinson заслан тавьж хажууд жишээ 40 доор гаргаж байгаа. Эндээс шийдний доороос харж ижаад тоглолцыг харж байгаа. За энэ бол Mitchell Robinson дээр нэлээ өндөр засланыг тавих хэрэгтэй. Хоёр живжин дээр байгаа тоглогч болохоор хоёр болон дээр зогсоод давтал зайг нь гаргаж өгнө тийм. Энийг бол spacing гэж нэрлэдэг байгаа. За Mitchell Robinson-ы хамгаалагч дээр заслан тавьж болохоор энэ дээр Кейт Канахам буюу жижигхэн тоглогч Mitchell Robinson-ыг сольж хамгаалах ийм байд нөхцөл ерөнхийдөө үүсэж байгаа. За энэ хөлбөр дээрээ сая бол төвийн тоглогч нь оноог авсан. За сүмөр
За энэ болохоор одоо hand off яваад буцаад Brunson дээр цэцлэн тавиад hand off дээрс гарсан тоглогч. Дахиад Mitchell Robinson дээр цэцлэн тавьж байна тийм үү? За Mitchell Robinson дээр цэцлэн тавьсан тоглогч болохоор 45 руу үлдэж бас хоорондын зайгаа зүг болгож байна тийм. За эндээс Caruso Мис үс. одоо ингээд Brunson дээр өндөр намын зөрүү заслан дээрээс үүсэж байгаа болохоор Brunson эндээс нэг хэсэг тоглолцож байна. За ийм хөлбөрийг өнөөдөр сонгосон байгаа. Баярлалаа. Ер нь энэ дээр бас энийг нь одоо хэр их юм. Тэгээ заслан тэр доор нөө Mitchell Robinson дээр зассан шүү дээ. Нэгээр явдаг. Тэрэн дээр зассан тоглогч нь өөрөө үзүр дээр гарч ирж шидэж болох юм байна. 45 дээр гарч ирээ. 45 энэ гарч ирж шидэж болох юм. Болооч сая одоо хин гараад харт гараад ирж байгаа. Энийг одоо яг маш түгээмэл хэрэгжилж байгаа. Ер нь Монголоос гэсэн ч гэсэн маш түгээмэл хэрэгжилж байгаа тийм. бүх төвчнээс гсэн мөнгөд энийг бол маш их ашиглаж байгаа. Эндээс өндөр намын зөрүүг үүсгээд эндээс холбон тоглогч өөрөө доор суларч гинүү 45 дээр суларч гинүү. Айсгүй зарим тохиолдолд өөрөө Brunson бутаал буруу дайрж ороо. Тэндээс айл хамгаалт хумх юм бол хоёр дээр спейсинг үүсгэж хоёр тоглогч руугаа задлах хүртэл боломжтой байна. Тэгэхээр 5 тоглогч тавууланда боломжийг гаргаж өгч байгаа гэсэн. Тэгээд энэ хамгаалтахад бол маш ярихтай. Хамгаалалт хэрэгтэй. Ярихтай. 3 тоглолч оролцож байгаа шүү дээ. Сая ихний хөлбөр дээр Ганхайм дээр өндрийг аваагүй. Эсвэл бөмбөгтэй тоглолч дээр ч очиагүй юм завсрын байрлалчаар өндөр нь сулаарчаад. Тэгээд хоорондоо маш сайн би Spanish speaking хамгаалахад яг нэг дөрмийн дагуу бэлтгэлээ тохиролцсон. 3 тоглолч хамгаалж бодоход гурлаад за заслан дээр бол нэг хоёр хүн хоорондоо ярилцсан баруун зүүн гэ тэ. 3 тоглолч хоорондоо ярилцах учраас маш сайн бэлтгэхгүй бас хамгаалаад ярихтэй. Гэтэ энэ бол мэдгээд тасалжуулагчид бол миний хамгийн дуртай хөлбөр. Өөрчилж Spanish speaking бол явах чинь гэж мэдгэл уншгал хэрэгтэй байна. Тэр хамгийн арын тэр жижиг ер нь бол яг Spanish speak 2 жижиг нэг өндөр хөвчлээ явж байгаа. Тэгээд өндөр дээр цэслэж байгаа тоглогч хөвчлэн шидэгч байвал даваа талтай болж байна. Тэнгүүд тэр жижиг тоглогч булстай талбайд ороход л тэр жижиг тоглогчийн хамгаалж байгаа тоглогч Spanish speak гэдгийг уншаад мэдээлэл өгөх хэрэгтэй л. Та энэ юу гэж дуудтай? Тохиогоороо дуудахтаа юу гэж дуудтай? Тэрийг хэл. Одоо энэ хөлбөрийг наач ийм шүү дээ. Ингээд энэ хөлбөрийг тавшилтаа энэ бол тэр бол нууц. Spanish speaking руу хамгаалт руу сигнал өгөхгүй. Үгүй та тоглогч нарт одоо энэ хөлбөрийг явуулъя. Довтлон дээр тэр чинь бол довтлон дээр олон янзын хөлбөр дээр орж болно шүү дээ. Зөвхөн одоо сая бол зүр энгийн нохгүй шүү нэг пассаас л Spanish шууд явж байгаа. Энд чинь эхлээд өнгөрн л явж чаад довтлооныхын төгсгөл дээр хөвчлээ явж байгаа. Хамгаалтан дээр шууд зүгээр дасгалжуулалтаа шууд ар шууд Spanish л орлчтой. Шууд хажуунаас таарал та. Тэс бол дасгалжуулж шойдлохгүй гэсэн. Spanish speaking руу Spanish speaking руу гэх холбогч нь. Ер нь бол хөлбөр чинь ингээд гарын 5 уранд багтахаар энэ тэмдэглэнүүдээр ингээд энгийнээр тэмдэглэж байгаа. Гэтэ тэрийг 7 хоног болгон солиод байж болно. Байдлын өөрчлөлт хийж болно тийм. Тэгэхгүй судалсан л та. Дорн судалж байгаа тийм. Тийм шүү дээ. Угаасаа плей-офф дээр ажиглагдчихсан. Яг тэгэл холбогчнууд за тийм шал өөрдгүүд наа чи тэдний юм байна шүү гэдэг. Тэгэл дараагийн хөлбөр дээр юунуудаа солилцсон. Солио явчихсан. Тэгэхээр чинь бас тоглогч нараас өөртөө гэрийн даалгавар юм сайн хэрэгтэй байна. Тийм. Сэрэг байх хэрэгтэй. Солиод байгаа юмнуудыг амар сайн. Өөрөөсөө толгойн эргээд байл тэр хийх болно. За. Өнөөдөр плейбук миний төс даалгавар юм сайн юм шүү дээ. Бас ингэж явуулчихлаа. Бас гайгүй шүү дээ, тийм. Тийм үү загнаад тахад ч юм уу, тийм шүү дээ. За. Энэ бид тогтоом тоогоор залуусаа тэгээд хэсэг төрөмдрөө бүгдээрээ иргээ уулзцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг угаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн höтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Эмбит тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ Эмбит Toki-ийн Platinum Event гэж Future of Lifestyle Toki, Platinum Event гэж Coca-Cola тэгээд ундаага угаад шинэ жилийн хүссэн чигсалтаа iCoke аппликейшн хийгээрэй та бүхэн. За мөн нэвтрүүлгийн Platinum Event гэж Ultra Cool, Ultra Smooth сэнгүр байгаа гэдгийг та бүхэндээс хэлмээр байна. Бас cool залуучууд байсан. За тэгээд бүгдээрээ яг 3 дахь хэсэг рүү оръё. Тэгээд өнөөдөр өглөө болсон тоглолтоос эхлэх хөө. Өнөөдөр өглөө Lakers Suns-ой тоглолтсон. За Suns бол өмнөх тоглолтын дээр бол Lakers-ыг бүкэр байхгүй багт хоцсон байсан. Lakers-ыг бүкэр байхгүй багт хоцсон. Тий, Lakers-ыг бүкэр байхгүй багт хоцсон тий. Гимтсэн ч тий тоглолтод ч тий. Тийм тоглолтсон шүү дээ. Гимтсэн тий. За тийм тоглолтод Brooks галзуурсан Austin Reeves байхгүй шүү дээ. Өнөөдөр тий. Austin Reeves байхгүй тий. Өнөөдөр. Тийм өнөөдөр Austin Reeves байхгүй. За LeBron-ы нэрийг үзүүлсэн. Chase down. Энэ ихтэй дандаа баруун талд нь хийгээд идэв даа гэсэн. Зүүн талд нь бас нэг хийх. Бүкэр байх. Энэ дээр бол бүкэр Аа өмнөх тоглолт ч юу? Тий. өмнөх тоглолт. Энэ дээр техник өгсөн тий. Тэс овоо юм болсон. За 3 дахь үед 77 явж байгаад эндээс Lakers даваадлыг олж авсан. Умар тэрж байгаа. Тэнд OKC Spurs rival болоод энд Lakers Suns rival болоод байгаа юм да. Фу. LeBron өдөр 26 байсан баха тий. Оноо. Йоо. Hayes. Ямар Jackson Hayes ер нь local liberal тоглож сурчлаа шүү тий. Тэглээ. Энэ Hayes энэ 8 бид жаадаг уу? Харин тийм. Тий. Одоо тэгээд нөгөө Dallas-ийн төвүүд муудчихад шүү дээ. Луканы бол Pick and roll дээр тоглодог төвүүд бол ялангуяа өөрсдөө толгойн санаачлалгууд
сайн тоглож дамжуулдаг үнэтэй л байхгүй. Ажил өөр. Яа. Урт. Лекс дээрхт нөгөө бүсээс болоод өрн бүсийн багт дээрхт нь тосч авсан хүн үстэй. Нэвс тогтоол. Яа. За тэгээд Гэтэ Сүүлд чинь 10 тоноо илүү исэн шүү дээ уулна. Сүүлд бариад бүр хожигдонго алдлаа тий. баярлалаа. Тэр нэг санс бол бас ер нь лекс тийм аягүй хэлдэг болчиход шүү. За дараагийн үгийг үзье. Томиг үзье. Дормдын Hornets-ийн тоглолтыг үзэж шүү дээ. Cavs. Өнөөдөр өглөө нөгөө идрээ оролцсон ингэж халж байгаа үнийг танаа харж байгаа юм оролцсон шүү дээ. Халаалтаа яаж шийдэж байгаа гэд мелогийн Гэхдээ тийм шийддэг хүн юм ч гэдэг. Ламело тоглохгүй. Ламело тоглохгүй байсан ч яг Брэндон Миллер ирээд тэгээд энэ хоёр рукитыг хамт энэ залуу гарааны тавт бол сайн үзээд байгаа тийм. Боломж юм. Тэр Кнепл бол үнэхээр амар юм байна уу? Одоогоор бол шилтгэн л байна шүү дээ. Флаг л гэдэг болохоос ш. 26 28 оноо. 20 оноод унтчихж байгаа байхгүй юм. Миллер ихтэй бас гой сонголт шүү дээ. Ер нь бол бас гой. Брэндон Миллер Гимтчдэг болохоос тэгээд гимтэхгүй аюугаа тоглочихгүй юу. Даалч гимтчихэд байх юм. Хоёр талт шүү. Тий. Миллер бол аюугаа тоглочихсон гэдэг нь жоохон бүр ийм байгаа даа. Айса тоглолт. Зүгээр нэг шидэгч биш байгаа байхгүй. Гой шилжтэй. Зөвхөн Cavs-ын талбай дээр тоглож байгаа шүү дээ. Cooper Flag-ийн коллежийн багийн тоглогч. Энэ шүү. Хоёулаа өнгөрсөн жил эхнийхээ жил Хамт тоглосон. Биш, Кнепл чинь 3 дахь жил нөлөө дөрөвдөг шин шүү дээ. Гүү. Өнгөрсөн жил rookie ирсэн баг. Sophomore freshman байсан баг. Тийм үү. Тэгээд драфтлэгддэг дээр Cooper Flag нөгөө баярлаад баяр хүргэж өгдөг залуу байна шүү дээ. Хоёулаа нэг жил хамтаа тоглоод Бас хоёулаа энэ өчөө олчих юм бол бас Мело хоёроо өчөө олчих бол бас тим ч бас муу. Өөрийн цагаан юм байла. Нэг цагаан нүүдгээс тариа өгшин. Тийм. Тэгээд би тэр мэж тоц үгүй юм. Зүгээр одоо Нөбл Коминга хоёрын ялгаа байхгүй юу? Тийм. IQ-гийн толгой. Коллеж сайн тоглоод Үнэ. яг ингээд Нөблийг Коминга хоёрыг ингээд зэрэгцүүлээд ингээд зогсоох юм бол сагс мэдгүй харах юм бол мэдээж Коминга нь ална л гэж хэлнэ. Тийм зүгээр энгийн авах метр эртээ залуу байгаа байхгүй. Зүгээр яаж тоглох сагс юм яаж тоглохыг мэддэг. Тийм IQ мэх хүн өндөг байна л да. Тэндэж яхан шүү 100 дэмжиж байгаа шүү дээ. Ер нь тэр дүүнээ тимийг. За ингээд цаг сунгаад шалаад өнөдөр байд. Шалаад хожчих юм да. Cavs-ыг. Тэглээ. За юу Cavs-ын талаар нэг юугаа мэдээ. Cavs-тай нэг Evan Mobley 2-4 хоног тоглохгүй гэсэн тий. Тэгээ энэ бол Cavs бол нэг сайн мэдээ биш л дээ. Cavs ер нь ихтэй ер нь бидний нэг хүлээлттэй суулж байгаа муу л байна. Түрүү жил уулын нөгөө дорн тусыг тэргүүлээд 15 дараас хойшлыг 3 удаа. Тэг ч одоо NBA-ийн түүхэн анх удаа гэсэн шүү дээ. Дараас нь тим юм болж исэн баг. Тэгээд энэ жил нэг учир болохгүй нэ. Тэгээ юун дээр Cavs-ийн юм байна? Баясаа. Юу болохгүй байна? Cavs-ийн яг юу болохгүй байна? Гэрн одоо тэр Cavs-ийн одоо би бол зүгээр хүмүүс бол холбогчиг гэж яриад байгаа. Би бол Donovan Mitchell гэж шаардж. Өөрийнөө Одоо ингээд Donovan яалчгүй Cavs ингээд нөгөө өмнөх Donovan Mitchell-ийн тоглож исэн бусад дон жилүүд л харагдаад нүүднээр. Гэхдээ тэгээд асуух гэдэг юм байна л да. Түрүү жил лигийг тэргүүлж исэн баг. Дорн тусаа тийм ээ. Яг юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Ер нь бол тийм бүтцэд юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Түрүү жил болохоор өөрчлөлтсөн баггүй юу? За. Тэгээд одоо ингээд 2 жил рүү орохоор амжилт гарч ирэхгүй шүү дээ. Яг гимт хүртлийн асуудлууд байгаа. Хин Evan Mobley хоёр түүний тоглогчийн асуудал байна. Strus өнгөрсөн жил гарсан дэсэн сэлгээр шилжсэн. Тэгээд сэлгээний тоглогч нь Tyron Miram жоохон яг өнгөрсөн жилийн шиг юм уу байхгүй ч юм тийм асуудлууд харагдаж. Гэтэл зүгээр мэдгүй. Cavs одоо ингээд Donovan Mitchell нэг багийн ямар нэг багийн эхний сонголт байх нь хожихгүй байна л гэдэг бодол төрөв. Угаасаа нөгөө ярьдаг ус энэ битүүгийн олон жил ярьсан л да. Garland доо Mitchell үг л те. Garland-ийн баг болох юм уу, Mitchell-ийн баг болох юм гэл те. Юу тулгаа дээр ер нь яг одоо ярьж чам юу. Энэ жилийг харахад Одоо тэгэл Evan Mobley залуу ийм
лигийн бас гоё 4 номер ховордож байгаа энэ бол юм авьяас лиг тоглогч нь байгаа дээр заавал плей-оффын баг л байх ёстой л баг. Моблигийн хоёр үед. Тэгэхээр мичлэл хэрэгтэй л. Надад бол мичлэл хэрэгтэй. Плей-оффын багч байх л байна. Харин тийм. Тэгэхээр одоо юу гэх ахиж энэ багийг задлаад мичлэл гарлал бүгдийг явуулаад моблиг тойруулж баг босно гэхээр Клевленд зүгээс хэцүү л харагдаад байна шүү дээ. Дахиад унаад драфтын төлөө явах юм уу? Тэгэхээр ингээд байгаа боломжоо харах юм бол би бол Гарландыг л сольж үзэх нь хамгийн зөв арга юм болов уу гэж боддог шүү дээ. Би дүү яг сая анараас Гарланд бол юуны асуудал Клевлендийн асуудал муу юм уу? Яг өнөөдрийн хүртэл 15 хожоод 12 хожигдсан байна. За тэгээд удирдлыг мэдээж Гарландгүйгээр эхлүүлсэн. За тэгээд Лонзо болыг тийм Тайжером байхгүй Лонзо бол Тайжеромыг ордуудад Лонзо болыг авчирсан. За тэгээд яалтчгүй за Донович буруу үгийг гэхээсээ илүү зүгээр илүү гэмтэл бэртлийн асуудал байгаа. Яг багийн ротейшн нэг л жигдрээгүй яваад байна уу гэж хараад байна. Би энэ яванда Cleveland Cavaliers-ийг нэлээд жигдрээд гайгүй хожлоо жигдлоосоо тасраа явчих болов гэж хараад. Гарланд ч юм уу Донович асуудал байгаа гэж харахгүй л. Яг тэгвэл Eastern Conference байгаа. Арай илүү багуудын нэг нь яалтч Cleveland Cavaliers мөн болохоор. Би бас тэгж бодож байна л да. Би бол чинь хувьяасаа гэх юм бол Доновичийн буруу өмнөг. Яг тэгэхээр Донович яг өөрийнхөө хийдэг зүйлүүдийг хангалттай хийж байгаа байхгүй. Удирдал ихэд ганцаархнаа 103-аас шийдэлд оруулсан байж дөнгөж 30 тоглолтод бол тийм тоглогчдыг өөрийнхөө хийх зүйл хийгээд байгаа байхгүй. Манай хаамч. Гэтэ бусд нь хамаагүй энэ тоглогчтой хэр тусалж зүгээр Доновичтэй үнэхээр энэ багийн лидер нь байгаад чирээд аврагын төлөө гарах ч юм уу авраг авахгүй байх юм бол тэгэхээр потенциал нь тулаад дуусчвал тэрэнд бол яриад их байхгүй байхгүй. Үнэхээр энэ тоглогч хичээгээд чад зүгээр гэж юм. Маш муу тоглож байгааг бол үнэн. Яг өнөөдөр одоо Шатотын багийг харж байна тийм ээ. Сайн нөгөө Warriors-тай хэд хоногийн өмнө тоглодог тоглолтын дээр Warriors ч бүр ерөөсөө бүр ямар ч үгээр цэвэр бенчрээ тоглоод хожсон шүү дээ тийм. Pat Spencer ягаад хожчихдаг цанаас тэр түлжнүүд ярьж. Тэгэхээр ер нь бол мөн маш муу байгаа. Тэний энэ тал дээр юу гэж бодож байна? Асуудал нь Garland юм уу? Гарланд гэхээсээ илүү зүгээр яг одоо яг энэ босгосон баг нь өөрөөсөө потенциал дээр одоо тулцсан л би хараад шүү дээ. Тэгээд бүтэхгүй ч юм уу одоо амжилт үзүүлэх ч юм уу яг аврагын хэмжээний баг бас бүр энэ бүрэлдэхүүн бас жоох хэцүү юм байл гэж би харчлаа. Тэгээд second apron хамгийн өндөр хэтрүүлж байгаа баг байгаа юм. Амар одоо 22 сар ирсэн мэлээ 20 гаруй хэн босхийг гэхэд ч хэцүү хүнээ сольж явуулыг гэхэд ч хэцүү нэг юм хэцүү нөхцөл байдалд очсон. Хотуулж яг одоо энэ багаараа л урагшаа зүтгэхээс аргагүй ч юм уу. Тэгээд ингээ харахаар мэдхгүй зүгээр ингээл гаццсан юм шиг л санагдаад шүү дээ. Одоо тэгээ магадгүй хамгийн ихний хийх юм нь. Гэхдээ Garland бүдүүн цалин гарыг л та. Garland энэ жил авч байгаа цалин 9.4. Тэгээд 45 сая энэ цалинтай. Тэгээ ийм учраас тэр second apron-ыг хамгийн итрүүлсэн байгаа багууд энийг л харагдаад байна л да. Зүгээр одоо зүгээр энэ баг энэ хүлээлтэн төрөхгүй амжилт нь ингээ явах юм бол юу хийх вэ гэхээр мэдээж тэгэл сосгалжуулагч хаалдаг юу руугаа л орох байлгүй дээ. Garland яг энэ үнэндээ хурж тоглож чадж байгаа тулгаад 40 сая. Харин яг хав чадчихсан. Энэ үйлрэлд үнэхээр чадахгүй байгаа. Энэ үйлрэлд Garland яг зарим тохиолдолд 20 он авсан тоглолт байгаа. Тэгэхээр ингээд агуулгын ачаал авч чадахгүй. Ачаал авчаараа дахиад нөгөө гэмтэл сэрхээ тэр хөлний тавхааны гэмтэл нь үнэхээр асуудалтай. Өнгөрсөн үйлрэлд багийнхаа төлөвлөсөн амжилтанд нураасан гол хүчин зүйл нь Garland-ийн тэр гэмтэл байсан. Энэ үйлрэлд Улирлийнх нь тоглохгүй байж байгаад үгүй хэчээд орж ирсэн боловч дахиад нэг сэтэрч гарч явсан да. Хоёр тоглолтод чөд ирдэг ч юм. Тэгээ нэг бүрэн формондоо орж чадахгүй бас асуудал байна. Тэгээ яг за Garland формондоо ороод бүр гэгээлгээр хараад Max Strus 5 сарын 13-наас хойш тоглоагүй байгаа юм байна. Тэгээ Strus орж ирэх юм бол DeAndre Hunter ялцчихгүй тэгээд гараандаа тохирч ийн гэж тэгжсэн чинь Garland ороод ирэхээр Улирлийнхэнд Hunter Mitchell хоёр хамт тоглох болоод. А тэгвэл Garland ороод ирэхээр Hunter-ын тоглолт бас байхгүй болчиход. Тэгэхээр Hunter угаасаа л сэлгээнээс ашиглагдаад Strus гараа руугаа гардгаараа гараад тэгээд энэ хоёрын хажууд бол бөмбөггүй тоглолдог. Цэвэр шидэгч хэрэгтэй юм байна. А ингээд ротейшн жигдрээд Larry Nance ч гэсэн гэмтэл нийтгээд ингээ сэлгээнээсээ бас түүний тоглолтын дээр орж ирээд тэгээд нэг Tyson гэдэг ажгүй хамгаалттай тоглогч PF байгаа гэж тийм. Ингээ ротейшндээ ороод гэмтэлгүйгээр плей-оффт орвол би бол Нью-Йорк Knicks-ээс илүү тавьсавэр л байна. Одоо бол тийм юу лөө. Одоо зөв юм бодох. Garland яг энэ үйлрэлд 14 оноо 6 дамжуулт. Энэ бол Garland-ийн үзүүлдэг тоо биш байхгүй. За тэгээ 35% болчих. 3 болох нь 3-аас 26% шүү. Ямар ч форм. Тэгэхээр эн чинь бол NBA-гийн гарааны холдон тоглогч бол хангалтгүй тоо. Тэгэхээр ялангуяа 40-с дээш сая бид нэр Garland-ийн багуу, Donovan Mitchell-ийн багуу гэж ярих хэмжээнд хүртэл Garland тоглож чадчихсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр 100 гимтээсээ 100% гэж ирээгүй байна. За тэгээд Garland-ыг
За окей явууллаа. Жишээ нь Лонзо болоор орлуулъя гэх юм бол Лонзо бол чи өөрөө хизээч 100 болохооргүй тийм амар хүн гимтсэн болж байгаа даа байхгүй. Тэгэхээр би бол Гарланд Лонзо болыг үл мэдээж Гарланд дээр бага босгох байхгүй. Тэгэхээр зүгээр л Гарланд дээр бол цаг хугацааны асуудал гимт бэртэлтэй давж гарч ирэх хэрэгтэй байна. Яг бол энэ 26 настай. Тэгэхээр дахиад энэ тоглогч дахиад 10 жил тоглох боломж байгаа. Яг хандлага нь гоё байлаа. Тоглолтын дараа ер нь үлдэж ганцаараа үлдэж 2 цаг шидэж байгаа. Тоглолт дуусаад. Тэгэхээр яг ер нь анарын хэлснээр он гараад формонд орчих боломжтой. Зүгээр яг энэ нэг хэцүү хожил хэрэгтэй байрал доор байгаа үед Моблигийн гимтэл ер нь удирдлагын төгсгөл рүү энэ баг дээшлээд нэг чүвэ 4 ч юм уу те нэг бүсийн нэг тэргүүн талбайн давуу талтай плей-оффд ороход л хэцүү нөхцөл байдал руу унаад байна. Тэгтээ ингээд энэ гимтлүүд нь ирч шийдэгдээд гимтлгүй эрүүл сараар орчвол би бол нэрэн эсвэл Нью-Йоркоос л илүү үдцээвэрэл. Тэгтээ яг зүгээр Cleveland Cavaliers-ыг ямар хэмжээнд авч үзэж байгаа үдээс хүчүүлж шалтгаалсан болж байгаа. Түрүүжилтэй бид финалд үлдсэн багийг Одоо зүгээр яаж доогуур үлдэх юм бэ? Одоо ингээд second ямар финал? Юунд бүсийн юунд 2 дугаар шатнаас мэлтсэн. тэгээд бүсийн одоо нэг тэргүүлсэн багийг хамгийн гол нь одоо үлдэлт ийм амар татвар төлөөд ингээд байгаа баг чинь бүсийн 2 дугаар шат хүртэл яваад идэг баг байж болох юм уу л гэж. Big face. Тэгээд хараа ийм байгаа байхгүй. Статистикээс би яагаад Доноvan Mitchell буруугүй даа гэхээр өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээс жоохон давтсан заяа. Гэтэ багийн амжилт муу нэгт. Хоёрт нь давтал өнгөрсөн жил яагаад Cleveland хэдүүлээ ярьжсэн Минут нь баг. Минут нь баг дээрс нь Доноvan Mitchell цөөн давталдаг байсан өнгөрсөн жил. 17 болооч. Карьердээ байхгүй цөөн давталдаг. Одоо энэ бол 21 давталж байна нэг тоглолтод. 21 давталд 31 оноо. Тэгээд 3.5 бөмбөг алдал. 2 номер 2 холбогдож 2 номерын байрал дээр тоглож 3.5 байгаа. Маш муу үзүүлдэхгүй юу. Статистик үзүүлэлт харах юм бол Доноvan Mitchell Халаад байна. алаад байгаа үстэй. Сая баг худалчунд энэ нөөний 6 тоглолтын нэг нь байсангүй байгаагүй. баг байсан баг шүү тий. Тэгээд ингээ харахаар зүгээр тийм зүгээр Cleveland Cavaliers-ыг бид нэр Дон бүсээс Indiana Pacers өнгөрсөн үеэр Indiana Pacers-ийн дээр гарна финал тий. Ер нь тий аврын төлөө үзэх гэж ярьсан болохоор тэр утгаараа би зөв Доноvan Mitchell-ийг буруу юм болов уу? За одоо бол дараагийн тоглолт энэ ихтэй тулаагийн тусгаалan оруулсан тоглолт байна. Яг өөр хөвгслэр оруулсан байна. MVP хүн 39 он авч явах чинь. Яг энэ тоглож байгаа баг нь лигийн 14-т явж байгаа. Тэгээд өнөөдөр тэгээ 15-д явж байгаа багтай хожигдсон лээ. Юу ороод? Уун фил чи өнөөдөр Фантаа огс хожигдсон шүү дээ. Wizards төч. Наача би өчигдөр гаргаж байгаа дараалал ахгүй тэгээд уржигдэр болсон л үйл явдал. Өнөөдөр Wizards-тэй тоглоод хожигдсон шүү дээ. Уг нь бол. Индиана бол 14-т явж байгаа тий. Индиана бол яах вэ гэнэ. Гэтэ Индиана сүүлийн үед нөгөө нэм партнер ирсэнээс хойш ер нь багуудаа сайн үзэж Сайн байна. үзэж тий. Үнэ сайн үзэл хожигдсон. Нэй Смит ирчүүл наацсан бас эвгүй шүү Индиана топ мод нэрчүүл. Тий. Бас хурдан шүү. Хурдан мод бол бас би сизон авт харчлаа. Оби топ сизон авт гэдэг харсан надад. Үгүй өнөөдөр харсан үгүй зүгээр авт таалаа. Өнөөдөр харсан би яг харсан. Зүгээр авт биш хаа. Зүгээр авт лээ. Юу. Яа да. Яач юу? In and out хийгээс step back хийгээ гураа шидчихлээ. Боломж орцлоо шүү дээ. Боломжгүй юм. Ой. 28-д тоглолт. 28-д тоглолцсон шүү дээ. Угсаал шиддэг л байсан шүү. Үгүй зүгээр ер нь энэ тоглолтод би 2 дэ тоглолтыг хэлээ гарсан юм шүү. Доор хорыг битчихэд байх юм байна. 2 дэ тоглож байгаа. Гарч байгаа сул гарч байгаа шидэд яах. Йоо шууд солилцлоо шүү дээ. Аллаа шүү дээ. Сүрөө. Юм ухаалтай би чамра сүрөө дуусчлаа гэж. Яг гэдэг юм чи. Гэтэ амар гоё харагдах юм аа. Хоолж орж. Гоё үнэхээр гоё тоглож шүү дээ. Яах гэвэл Дуртай шүү. Боож өрч дуртай шүү. 35 он авсан. Боож өрч дуртай шүү. Дуртай шүү яг үнэндээ. 35 он авлаа шүү бас. Гэхдээ тгээсээ тэ бурхан минь бас тэ хідээр ирсэн бэлээ. Хэдэн долларын энэ дээр гэсэн 20 он авсан. Яг зөв энэ дээр нэг сайн мэдээ аваа. Яг Максиг уу тоглосон. Анхны тоглолтын дээр энэ хоёр хоёлоо минут нь тийм хоёлоо 30-аас дээш минут тоглосон. Тэгсэн чинь өнөөдөр бас 30-аас дээш минут тоглосон. Тэгэхээр ингээд зүгээр яг гинтэл нь азар гайгүй байгаад ингээ бага 30 минут тоглолт болж байгаа юм болоо да гэж боддог. Дараас тоглолт. Яг ингээд юг за энэ нөгөө гарын тавтын онцлог стат байна тий.
Тэгээ ер нь зүгээр ингээд юу гарах юм бол Пол Жорж те Эмбид ингээ харах юм бол яавч муу баг байх үндэслэл байхгүй шүү дээ тухай. Тэрийг бол бүгд мэдж байгаа. Энэ бол лигт бол амар гоё сайн мэд байхгүй. Энэ хоёр ингээ тоглоод хийж байна. Сая чинь одоо би Пол Жорж ингээ оролт хийж мийж байгаа те ингээл тоглож байгаа хайлайт майлайтыг харах яг үндэ амар гоё байхгүй. Ээж гом 22 он гэж. Бараг тоглож байгааг нь харахаас л подкастын сонссон байгаа шүү дээ. Тийм сүүлийн 2 Сүүлийн 2 жил бол Тийм. нэг сон зодог тайлцсан юм шиг. Sixers гоё сайжуул гоё ихгүй. Дорнодод гоё бүсрөөшөө гоё өрсөд байгаа. Тэр чинь гоё л ихгүй бас. Тэр бол гайгүй тэгэл ингээд гинтгэлгүй яг энэ шиг ингээд нэг 30 минут тоглоол байвал болж л байна гэсэн. тийм тийм. Тийм одоо үбрээ ирчихээр өөр хайтайхан тэгээд. Тэгээ Максико ингэ тоглосон гэдэг чинь бас гоё мэдээж шүү дээ. Тийм өнөөдөр тэг Атлантад яг 3-оор хожигдсан байлээ. Би тэгтээ тэр тоглолтыг бол үзэж чадаагүй. Статистик нь харсан чинь Пол Жорж 35 он авсан байсан. Атлантиктэй үнэхээр сайн байна л та. За юу 2 бүсээ хүсдэг арай одоо. Багууд одоо нэг 30 гаруй тоглолтыг хийчлээ. Ер нь удахгүй 50 25 тоглолт хийчлээ тий. Одоо энэ удахгүй нэг 40 рүү ойртлоо. Тэгэхээр бүгд нэг хүсдэгтийг арай. Юу өөрчлөгдөх нь вэ? Тийш 20 Шуурлээд ойртох юм уу? 30 тоглолт хийж штэ ахаа. Тийм байна. 30 орч би сая буруу чи. За юу өөрчлөгдөх вэ? Наа чи угаасаа одоо Sixers жишээ нь Тоглоод биш тий. өчигдөр дөрөвт байсан аахгүй. Тэгэл нэг хожигдоход шууд олоод болж байгаа. Угаасаа энэ голын хэд нь үнэхээр яг тэр 3-аас 8 дугаар 9 дугаар байр. Сая хооронд бол те. За тэнтээс Атланта дээждэх байлгүй тий. Атрийн бэлтгэлтэй хараад эхэлсэн тийм. Тэр муу мэд. Харин тийм. Яаж юм. Самарн те. За энэсээ гэрээр манайха доороос бол юу гэх вэ? Багс явах бол Багс одоо тэгэл багс Янс явах юм бол тэгэл чөлөө томлолтлээ. Үгүн бол за мэдхгүй. тий. Атлантаг бас 10-аар гарчихыг үгүйсэхгүй хоо тийм. Янсын оронд бас хүмүүс ирнэ шүү дээ. Гэтэ тийм. Гэтэ Янасгүй багс бас арай анс харагдчихлаа шүү. Энэ ихний 10 бол энэ 10-аа байж байгаа тий. Энэ ихний 10 бол ингээд ер нь байж байгаа тий. Плей тэгээс нь үү? Плей тэгээ ингээл ер нь плей тэгээ 10 байгаа. Энэ 10 бол байгаа. Яг хоо тэр харин тэр багсыг хэлж мэдхгүй нөө Янс нь яах. Тэр 15 дугаар явдаг баг. Жил болгонд ингээд ирсэн. мөнхийн нөө. Яаж ойлгомжгүй тий. Өнөөдөр хоцсон шүү дээ. Индианаг. 14-ийг богдсон. За тэр. Юу ярих те. Энд ч ер нь бас нэг өөрчлөгдөхгүй юм шиг харагдаад байгаа шүү. Эхний 6 бол өөрчлөгдөхгүй хоол гэж боддог шүү. Гэхдээ 7-8 сар дээр дөрөөл орох. Нэг амар өөрчлөлт. Яг тэгээд бидний нөгөө бүцээгээдсэн нөгөө клипс ч харалтаа ханаа. Тэгээ ямар баг тийш гарч ирнэ гэдэг. 10 руу юу? Тэгвэл энэ даадас ч юм дэж ирдэ шүү. Тэгээд ингээд энэ авч юм байж л байгаа шүү. Пеликс ч 27 тоглолт хийсэн. Нэг тоглолт тэр клипс ерөөсөө энэ баг тийч одоо баг энэ байдлаар байх юм бол танк хийгэр болчихсон шүү. Ер нь танк хийхгүй л дээ. Гэхдээ ер нь тоглож байгаа байдал нь танк хийх болгочоод байна л та гэж хэлж байна. Тийм юм шиг л тоглолт. Тийм юм шиг тоглож шүү дээ. Тэгээд яах юм бэ? Анарчин бол клипсийг камбэк хийлж байна. Бустер огцтой айгу сайн тоглосон шүү дээ. Аа. За. Тэгэхээр энэ үзээ байгаа ба. Байгаа шүү. Танк манк гэж ярих бол болоогүй баг шүү. Танк хийж байгаа юм шиг гэж байгаа. Саний яриа бол. За чиний хувьд одоо ямар баг байна? Дээш гарах. Харин клипс дэше гарна. Би бол тэнд итгэлтэй байгаа шүү. Гэтэ юу вэ? Хол биш. Одоо нэлээд холтсон биш үү? Бус баг нь даблдсан юм чинь шүү дээ. 6 ажилтаа 10-д орохын тулд 4 ажилтлаа юм дутуу. 10 ороход бол Энэ бол NBA-гийн 82 тоглолтод бол байраа солих боломжтой зүйл шүү. тий. Миний дүүр нь мэдчихнэ. За. Одоо миний бол руу орё тий. Тэгээ яарад ганц удаа асуултаа бил. Яагаад долгор байгаа вэ гэдэг юм хүмүүс. Хинээс юу гэлээ нэрээ өөрчлөсөн. Нэгнээс ухаантай нэгнээс. Нэгнээс нэрээ. Бачаах яагаад амар excited байгаа вэ гэхээр энэ дугаарыг асуултыг өөрөө бэлдсэн байлээ. Би хамгийн хүн нэгнээс зарим нэг юу лээ. би бүр Хин нэг байснаас би бүр хүүхдийн баг мэддэг асуулт. Хин нэг Бид дөрвөөс суух юм уу? Хоёроор та дөрвөөс хоёроороос нь асууж хамаагүй. Нэг гин үү? Тэгж хүний нэг асуулт бэлдсэн юм уу? Хамаагүй хоёроор асууж нэр зүгтээ. Ганцаар чи чадахгүй хоо. ёо. Зүгээр. За үзье. Цараа чадахгүй байх уу? За юунаас эхлэе дөө? Хаашаа цаатлаас юм наатлаас юм. Гого. Хэдэн удаатай нь хэлнэ шүү гэхдээ. Юу гэхээр хэдэн удаа финал шалгарсан байх гэж байгаа байхгүй. За. Хэдэн удаатай шүү. Энд бас удаа нь байхгүй шүү. Удаатай байгаа шүү. Энэ бол финал хамгийн их шалгарсан баг гэж байгаа шүү. энэ Lakers шүү дээ. Хэдэн удаа? Тоог нь хэлэх юм уу? Тоог зүгээр гэж байна. Тоогийн энэ юу юм бэ? Зүгээр давхар хэлээр яг зүгээр. За Lakers багцаа аваад яг хэр мэдэж 6 7 өөртөө 16 очсон байгаа хэ, дөрүүлсэн байгаа хэ. Хэдэн удаа финалдсан бол гээд.
За нэг 20 21 22 явц байгаа хаа. За. Финалд бол 32 удаа шалгарсан. 32 удаа тийм. Тэгээ лекс юм уу? 50% гэсэн юм шүү дээ. Зөв үү? 32 удаа хамгийн олон. Бостонгийн чинь тэгвэл юу нэг мундаг юм шүү дээ. Win ratio өндөр Win байгаа. ratio 8. Босч 18 билүү? 23 финалд 23 финалд 17 оцсон. 17 оцсон. Энэ чинь 32 удаа финалдсан байхгүй л гэсэн. Энэ бас тэгээд бас гоё. Би таадаг бас юм мэдэрээ гэж их бодох юм да бас. Надаас юм Мэдээ зүг барилаа. 30-aa удажсэн шүү дээ. тийм үү. Тхүүлсэн л дээ. Тэгээд хүүсэн. За дараагийн асуулт. Та нар яваад байгаа шүү дээ үстэй. Ураа дээр яваад байгаа. Зөв таачлаа тий. За энэ авраг авч чадаагүй хамгийн олон удаа финалд гараад авраг авч чадаагүй баг шүү. Ааха. За Google Nets гэж тэр бүхнээс бол биш. Тэр уусаа тэр joke юм уу бүр? жоок шүү дээ. Ютачаас бол Карл Малонтэй Тэр үед 2 удаа тий. тий. Окей. За тэгэхээр чи хоёулаа Индиана Санс хэр чин Чарльз Баркли Гашаад тэр энэ Индиана Пейсерс юм байна л да. Индиана Пейсерс юм байна. Зөв барилт нь бол Phoenix Suns финалд 3 удаа шалгарсан байдаг. 3 юм уу тий? Аа за. 21 оны марцсан шүү. 21 оны. Сүүлд нэг бүгдтэй нэг финалд Индиана Чи ингэж би бол би сая бол Феникс гэж мэдгүй байна. Сансыг бол 2-ыг мэдчихлээ. Индианагийн 2-ыг тэгээд Жазын 2-ыг аль нь бид нар нөгөө Барклеттэйгээ 93 оныхыг тэгээ сүүлийнхийг Чи ийм болчиход байгаа хөө. Индиана чи аврагын талаа гарч ирэхэд бол буусыг ожих хэрэгтэй болчиход тий. тий. За яг ийм 2 юм уу 3 муу гэж бодсонгүй. Тэрнээс Тэрнээс их авраг тоо авч чадаагүй хамгийн сайн баг юм биш үү? Санс тий. Асууж аймс мундаг баг юм биш үү? Мундаг баг шүү. За. Юу гэж Тэгээд боломжийн асуудал байна шүү. тий. Аль бол дундчилсан. тий. Хитээс хэдэн онд трипл авд уншсан байна. За хоёроос Хэдэн жилийн дараа Тоос олохгүй гэж ярьсан шүү дээ. Facebook чинь. Гэхдээ энэ бол гэхдээ гоё шүү дээ бас. 61-62. За аль нь? За би бол 61-62 л гэж бодчих шүү дээ. За 65-66 юм болов уу? Тэр юу нэ? За 61-62. За баясаа баяр үргье. Баясаа ямар ч энэ хоёроос л арай дээр нэ. Би тэрээсөө За явж. Зүгээр сайн л хариулдаг шүү. Зүгээр байхгүй шүү таах нь. Зүгээр тий. Цаг магаа барил та. Онтой нэг хилээд штэ. Энэ онтой хилээд штэ мэдөө. За энийг мэдэх байгаа. Энийг гэхдээ баясаа бараг мэдэх байгаа. Тулаагаас сууч. Баясаа бараг мэдэх байгаа. Юу нүү хитэн он гинэ. 93 он Dallas Mavericks Triple J. Нэрүүдийн хэлээ шүү. та зүгээр яг өөрийнхөө үеийн асуулт юм Тийм штэ. Тэр гоё штэ. Би бол мэдэхгүй мэн үү. За болоо штэ. За би нэг нь хэлчихье. Jason Kidd. За нэг нь Jason Kidd. 93-гүй юу? 93 Джейсон гэдэг юм тий. Джейсон Кид чи 93 биш үү? 94 биш үү? Dallas Mavericks 93 онд 93 орж ирсэн биз дээ. Джейсон Кид 93 байх лээ. 93 юу? Triple Дүүлсдэг бишээ. Jerry Stackhouse. Нэг нь бүгдээрээ мэдэн штэ та хэд. Jerry Stackhouse юм уу? Божигдуулчихсан хүн шүү бас тэр үед тухайд божигдуулчихсан. Jerry Stackhouse нэг нь муу юм уу Stackhouse юм уу? Джейсон Кид. Тэгэхээр нэг нь хэн байх вэ? За гурав дахь нь хэлчих. Нэг нь бол угаас таад мэдэхгүй байх. Хоёр дахь нь Jim Jackson. За. Jim Jackson-ыг бол мэдэх байсан шүү дээ. За гурав дахь нь тэгвэл. Гурав дахь нь та бүр Одоо бүр баясаа тань шүү дээ. Баясаа. Божигдуулчихсан доо. Бочнуул. Гүг оноо моноогоор бүр нэлээд од болж ирсэн тоглогч. Тийм ээ, тийм All-Star болж байгааг маа. Гэхдээ би нэр нь орж ирэхгүй нэ. Божигдуулчихсан. Чи яа плей-офф орохгүй хүн болгон мэднэ. Хахгүй. Жи Огн Жей бол тарах гэдэг шүү дээ. Тий. Чи үгүй нэр нь Жей бол тарах. Нэр нь Jay. Джейсон Кид, Jim Jackson. Божигдуулчихсан гэдэг шүү. Нэг хэсэг бол алсан шүү. Нэг хитэн жил бол божигдуулсан тоглогч нэг болно. Өндөр л юм байна л да Jim Jackson. Эсвэл 2 номер юм. Jim Jackson 3. Одоо 2 номер нь ахаа. Тийм шүү дээ. Тий. 2 номер. Джейсон Кид, сая Jim Jackson төв нь одоо 2 номер. Jim Jackson хөөрхөн оноо аваад хөөрхөн болсон. 2 номер. Бид 90 он бас хөөрхөнд орно. Тийм үү? Хөөрхөнд орсон тоглогч доо. Jim Jackson чинь Houston Rockets. Хүн болгон бас мэднэ. Kings байсан. Тэгэхээр 2 номер л болно шүү дээ. 2 3 номер дээр тоглож байгаа шүү бид нар яг гэсэн үг шүү дээ. Жей Таахгүй. орж ирэхгүй нөө. ань орж ирдэг. Би Жамал. Жамал маш бүр. Тийм. Нөөс хөөрхөн тоглогч. Алжсэн. сайн байсан. За ингээд энэ бол яг Dallas-ийн Triple J. Triple J. Энэ бол анхны Triple J нөгөө Triple J юм байна шүү дээ. Би Triple J-ийг анх таас үзсэн юм. Жамал маш бүрний гинтл зогсоосон шүү. Оо тий. Гимтэл байгаагүй бас алжсэн тоглогч шүү. Уран шугам дээрс фэдэ байдаг хүмүүсэн да. Тийм. Бас гоё тоглогч байсан. Jim Jackson баг шилдэг 6 тоглож нэг авсан баг. Тийм баг. Магадгүй л бах тий. За, тэгээ айгүй гоё мэдсэн байна. Нэг гоё мэдсэн байна. Мундаг. За одоо та чаддаг юм шүү дээ. та асууд байгаа байхгүй юу? Тэрийг таны хийцэн хэн болилцсон шүү дээ. Байгаа. Дуугч байгаа. Баггүй. Дараагийнхаа дугаарлаа оруулсан бид. Таныг бэлдсэн гэх Тийм юм үү? тий. За. Ингээд дуусгая. За NB тогтоог бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд NB тог нөгөө end time нэвтрүүлэг.
А гэхдээ бас сагсан бөмбөгийн бас гоё мэдлэг боловсрол олгодог нэвтрүүлэг шүү гэдэг бас. Тэ? Тэгээ зүгээр нэг бас нэг таван суугаад нэг ганцхан мэдээ хүргэдэг маар хүргэдэг нэвтрүүлэг биш. Тэгээ энийг гоё тийм хөгжөөнтэй болгож тэгээ нөгөө энийг яг гэж хэлж ихээр янз бүрийн өнцгөр ойлгох хүмүүс байдаг. Бид нар энэ бол entertainment болохоор илүү гоё маазарна хараа янз бүрийн болно. Хамт олон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд маш олон жил бас МБ тогт хамт ирсэн бүх хүмүүстээс баярлалаа дахиад хэлмээрээ. Тэгээд хамт ирсэн хүмүүстээ баярлалаа. Сүүлийн дугаараа Never miss out on a mission, I'ma make it if you know, and you know I'm never missing. I'm